Сайн бацааны үзэгчдээ Game Day podcast-ийн 27 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Ваявас Ямбуг 3 дээр нэмэх нь за одоо манай яг 3/3 мөн одоо 5/5-ийн те эмэгтэй сагсчдын маань тод төлөөлөл болсон Олимпийн одоо багийн бас гишүүд те. Тэгээ дээрэс нь за маа хулангаа эхлээд танилцуулчих. Хулан маань болохоор Олимпийн наадамд улсынхаа төвийг барьж алгасан одоо сагсан бөмбөгийн төрлөөр анхны тавлагч болсон ийм хүн байна. Баярлалаа. Манай Арикогийн хувьд бол бас яг үзэгчд маань маш сайн таньж байгаа бох. Тэгээд маш том тод төлөөл. Миний хувьд болохоор би Ариког MVP цуглуулагч гэж хэлмээр санагдаад байдаг байхгүй юу? Одоо бүр авч болох бүх MVP-нүүдийг аваад үзсэн юм тоглож байгаа. За тэгээ урилга авч үрэлцээс хоёр дүүдээ маш их баярлаа. Цуцаад ахнартаа баярлаа. За сони юу вэ манай хоёроо? Оо ингэдээ сони их л байгаа да. Сони ер нь их байгаа. Тэгээд би болохоор Хятадаас нэг сарын өмнө ирчээ. Тэгээд 3-3 шишаагийнхаа бэлтгэлд шууд хамрагдаа. Тэгээд сая Азийн аврагт оролцсон. Тэгээд бас өмнөх 7 хоногийн хагас амтсанд 5-5 шишаагтайгаа Азийн B дивизны урдсан шатны тэмцээнд оролцож байгаа. Тэгээд одоо ер нь дараагийн бас бэлтгэлээ хангаал явж байна да. Ариког. Сая лиг дуусаад тэгээд яг 5-5-ын шгшээгийн нөгөө нэг B дивизны өрсөн шатнд тоглолцоод яг 3-3-ын бэлтгэлд орсон. Бэлтгэл сургалтаа гээл дараагийнхаа тэмцээндээ бэлдээл гэдэлхэн байж л. Одоо хамгийн ойрын тэмцээн чи юу лээ? Би дараагийн 7 хоногт 10 хоногийн дараа Чиндүү рүү Women's Series-ээр явах гэж байгаа. Одоо ингээл 3-3-ын илрэл ингээл зуны завгүй үед битээр цамт би ихэр чинь. Битээр хамтдаа штэ тэгээд пакэж дийлгдэг штэ. Тэгээ одоо явах гал ер нь бэлтгэлтэй орцсон. Намар ер нь жоохон бага те. Одоо чи яг нэг ид ачааллын үед тийм. Тий, одоо ер нь ачааллтай. Аха, яг үлрэл эхлээл ид ачааллын үе. Тэгээл үргэлжлэл энэ зуны хамгийн одоо сэтгэл тогтлон хүлээж байгаа тэмцээн гэх юм бол Монгол улс маань анхудаа дэлхийн аваргыг Олимпийн төрлийн тэмцээний дэлхийн аваргыг насан туршидын те Монгол улстай хүлээн авч зохион байгуулна. Тэгээд талбай дайр маань болно. Тэгээд тэр бол үнэхээр гайхалтай одоо Монгол улсын маань түүхэн ч гэсэндээ гайхалтай нэг нь хуудас болно гэж бодож сагсан бөмбөгийн. Тэгээд бидний хувьд ч гэсэндээ бас тэр шишээх нэгтгэхийн тулд тэгээд нэгдээд өстэй Монгол улсаа яаж илүү сайн төлөвлөх үү гэд одооноос ер нь бэлтгэлээ хангаад эхэлж байгаа. Одоо манай хулангийн хувьд бол одоо сая хэллээ нөгөө Хятад руу явсан шүү дээ. Монголын одоо хамгийн анхны экспорт болсон тийм. Тэгэхээр тэр талаар одоо хэрхэн яаж холбогдоод явчихв. Тэгээд очоод ерөнхийдөө бас тэр лигийн одоо ялгаач гэдэг юм уу те. Тэр төвшин ямар байна? Тэр талаар гоё ярьж. За тэрний талаар ярих юм бол нөгөө би урдан жилийн 7 сарын 1-нд хаа бид Ухаан хотын хот руу яг нөгөө Women's Series-ээр яваад тэгээд юу яахгүй юу бид Ухааны яг тэр Шэнфэн гэдэг ми тогсон багийн 4 охин байсан байхгүй юу 3-3 тоглоод тэгээд тэдний багийг бид нэр амар хажихгүй юу тэгээд ер нь дажгүй тогсон тэгсэн чинь нөгөө гарч ирэл ингээл ярьслага авдаг штэ манай Монголд ч гэсэн тэмцээн болоход тэдсэн чи хиттийн ингээл хүн нэрэл надаас ярьслага аваад тэгээд ингээл хиттийн талаар асуугаал WCB гэж асуугаал тэгэхээр би мэдээж тэ хиттийн сагсан бөмбөг бол эмэгтэй хиттийн сагсан бөмбөг бол дэлхийн одоо топ сагсуудын нэг болсон. Дэлхийн мөнгө медальтай те дэлхийн аврагын мөнгө медальтай. Одоо ер нь л ингээл маш мундаг сагсчдыг ингээд төрүүлж байгаа. WCB бол одоо ингээд дэлхийн шилдэг одууд ирж тоглолтын гайхалтай лигүүдийн нэг. Тэгээдсэн чинь нөгөө хүнөөр асууж байхгүй ингээд тоглох боломж байвал ямар яаж хүлээж авах вэ гэдэг хэнгүүт нь би мэдээж би бол ингээд боломж олдох юм бол ингээд үнэхээр тоглохыг хүсэж чинь те. Энэ бол ингээд мэдээж ингээд гайхалтай боломж гэл ярихгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр нь ингээ нөгөө хиттийн TikTok ч нас ингээ бидний мэдгүй ертөнц гэдэг заяа. Ингээ амар заяа тэнцээ бүр ингээд бүр тренд viral юу гэдгийг ингээ бичлэгүүд амар явж магадгүй. Тэр миний бичлэг явсан юм байна.
Тэгээд тэгсэн чинь манай Wuhan Shenzhen багийн эзэн маань хараад тэгээд тэгсэн чинь намайг ирж уулзаач гэд. Тэгээ маргааш бид нэр яг 6-аас нисчихсэн баха. Буцаад Монгол руу. Тэгээд аэропортоор нэг өрөө. За нэг энэ бид гарч хоол идчихсэн. Тэгсэн чи за та тоол идчихэд ирээ гэл. Би яс яг шууд хэлчих чадахгүй. Тэгээ ариукад хэлж байгаа. Харин надаа ингээд энэ Wuhan багийн эзэн уулзыг инээ бидтэй мэдхгүй юу ч болохгүй магадгүй те. Гэтэ ямар ч уулзаатахыг гэсэн чи над руу ингээд жолооч явуулаад тэгээд юу яг офис дээр нь тэр нөгөө камп дээр нь бидний бэлтгэл хийдэг тэр бүх газар очиж намайг танилцуулаад үзүүлээд тэгээд 9 сард ингээд try out нэрч ингээд шалгуултанд оролцооч чамайг амар ингээд таалагдчихээн. Энэ тэрийг би чинь тэгээд ерөөсөө тийм одоо гадагшаа явна гэдэг юм бодол ер нь байгаагүй шүү дээ. Ер нь тэгээд Монголдоо ганц зөвхөн Монголдоо гэж тийм. Тэгээд ерөөхдөө тэгж бодож исэн болохоор ингээл нүд нэгдэж байгаа юм чи. Нэрээ би боломжтой байна. Нэрээ би чадах юм шиг байна. Хүмүүс бас ингэж харсан байна гэл. Тэгэл яг бодож байгаа л 3-9-3-ын лиг дуусаал. Удирдал маань дуусаад тэгээд очиод try out-нд оролцоод нэг 3 өдрийн тэмцээнд оролцоод тэгээд эхний 2 тоглолтонд нэг 20 оноо 10 самбар мамбар аваад тэгээ ер нь хитөө босс маань гэсэндээ амар ер нь дэжгүй талтаад хичээнгүй охин байна гэдгээд тэгээл гэрийг хийгээл үлдсэн бэ гэд. Тэгээд нэг ялгааг нь асуусан тэлигийн ер нь бол амар ялгаатай санагцсан яг одоо юу гэх дэлхийн шилдэг WNBA-ийн тамирчдын ур чадвар нь бол үнэхээр өөр төвшөнд юм байна. Дэлхийн сакс үнэхээр өөр юм байна гэдгийг маш их анзаарч ойлгосон. Тэгээд одоо хиттийн сакс бөмбөгийн даваа тал гэх юм бол ингээ маш хурдан юм бэлээ. Ерөөсөө л бүх юм нь transition те самбарс бөмбөг авлаа зүгээр бүгд бууддаг. Тэгээл ерөөсөө ингээ талхаж малхах ямар ч ирэх байхгүй. Тэгээд хамгаалтан дээр гэсэндээ маш хурдан буцах хэвээр. Тэгээд маш их контакттай. Уусаа хятадууд ингээ амар ер нь хүчтэй. Тэгээд ер нь тэр talent level тэгээд ер нь бүр амар өндөр санагдсан. Тэгээд маш их хичээх юмуд байгаа. Тэгээд хиттийн бэлтгэл нь бас амар аяа. За тэрний талаар ярих юм бол бас дахиад зөндөө юм ярих бах тийм. Ер нь маш их бэлтгэл хийдэг. Тэгээд ер нь маш дэг журамтай сахилга бат сайтай тийм л хүмүүс элээ дээ. 7 хоног хийдээ. 7 хоногт юу штэ 14. Бараг лиг хийснээс хойш 3 сарын хугацаанд амраагүй. Тэгээ ерөөсө travel day-ийн амралтанд тооцдгоо заяа. Тэгээ бид нар чинь бараг travel нөгөө нэг ингээл өглөөнөөс орой өглөө ингээл онгоц моцноос суугаад орой бараг ингээл 5 онгод очиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт маргааш нь тоглолттой байх юм бол заавал тэгэл шийдэл мэдлээ. Амрахгүй. Би бүр ямар нэгэн байдлаар бэлтгэх нь шүү дээ. Өнгөн ч хамаагүй тэмдэглэж чамаагүй хийгээд. Тэгэл нөгөө нэг travel хийгээл өөр хотод мотодоор буудалтай байхад жимгүй буудлах юм бол коридортой гарч хал заавал ингээл юм хэлгээл. Ер нь зүгээр байлгагүй юм бэл. Манайхан ч нэг ингэж байгаа штэ. Маа тоглогч ч одоо 7 хоногт нэг өдөр амраахгүй бол нэг тийм сэтгэл санаа харуунаа нэг даун болоод ирдэг штэ. Тинчээ ер нь яаж ийн? Тинчээ угаасаа нөгөө багасаа тэгсэн болохоор сурцсан юм бэл. Тийм нэ. Би бол жоохон унах гацсан. Яг үнэхээр нөгөөхөө нэхээл дээ. Нэг хоног хамаадгүй юм уу ийчтэй хүлээгээд байгаа байхгүй. За ер нь нэг 2-7 хоног бэлтгэлгүй амралтгүй явчлаа. За одоо л нэг өдөр амраана гэдгийгсэн чинь. Амрах байх та гэдэг. Байх та гээл тэнгууд амраахгүй шээ. Ерөөсөө бараг 3 сар л ер нь яг л амралтгүй яг ер нь өдөр болгоныг юм гээл. Яг тэр нэг гэрэнээр гар ус сурж байгаа өдөр шүү дээ. Тэр өдөр яг өөр чи юу бодогчээс гоё. Одоо яг надад ингэ бичлэг мэддэг байхгүй. Яг ингэ би за одоо ингээд бас үнхээр гайхалтай яа тэгэхээр ингээд би өөрийгөө яг чадна гэж бодоагүй. Тэгэл яг ингээд ганцаараа өрөөндөө орчвол за ингээд хулгайн чадчихлаа гэл ингээд яг ингээд тэр мэдрэмжийг ярьсан чинь амар гоё санагдчихэв тий. Тэгээ хэдэн жилийн дараа өөрөө хараад тэр мэдрэмжийг дахиад харах хаа яг ингээд бичлэг хийгээд өөртөө ингээд яг уцруугаа ямар гоё юм бэ ингээд гэтээ лиг дундаа бас WCB штэ гэж өөртөө бас итгэхгүй тийм яг. Тэр гоё мэдрэмж. Гэрээ хийсэн гэдэгчсэн гэрээгээ хийхдээ тэр бом 500 хийсэн гэж үнэ Монгол мөнгөөр. Ер нь арай бага. Орцоор Зүрхлээ давслаа. Буцаа зөвлөөрөө дийлэрсгэлээ. Ойлгомжтой тийм ээ. Ямар ч сан ойлгомжтой дүн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр дараагийн одоо ирээдүй болсон залуучуудын одоо манай Ариука одоо хин бэ одоо яг идэвхтэй тоглож байгаа хүмүүс ч гэсэн тийм ямар ч сан манай хулан маань явж болж шүү гэдгийг ямар ч үзүүлсэн гэдэгт бол чанга. Ариука санал ирсэн үү ер нь янз бүрийн орнуудаас одоо тийм гадны лиг эхлээд яг улирлын үеэр нэг Солонгосоос
юм ирсэн. Солонгос ч юм нэр яадаг үлээ нэг амар эвтэйхэн дүрмтэй юм билээ шүү дээ. Тий, юу хүн Аз лигоноор авч болдог тий. Аз лигоноор авч болдог гэд. Тэгээ хүн зөвхөн яг лигт нь болохоор Японоос авдаг юм билээ. Тэгээд яг надад нь бол ирсэн тэгээд марцсан. Ирэх үлрэл ер нь бол бас байгаа юм байна тэгвэл тий. Тий, магадгүй л. Тэр санал дараагийн удирлынх юм уу тий? Үгүй сая удирлын. Тэгээ нөө Тэдний удирдал одоо яг зэрэг явж ирсэн үү альсгүй л зэрэг явж ирсэн. Тэгээд боломжгүй гэдэг. Холонгийн хувьд тэр нөгөө юу нь яаж явж ирсэн? Аз лигонор гэдгээр ч юм уу явж ирсэн юм уу зүгээр шууд лигонор гэдгээр нь л явж ирсэн. За миний хувьд болохоор ямар ч Аз лигонор гэсэн exemption байхгүй. Тэнгүүд би болохоор WCB-д байгаа ганцхан Аз лигонор. Тэнгүүд дандаа Америкчууд, Европчууд, за Африкийн 1-2 надад үнэхээр супер нэгт атлетик өгтөд байдаг шүү дээ. Тийм болохоор бас ер нь тэр дуны өрсөлдөөн бас ер нь нэлээд ширэн байсан. Тэнгүүд талбай дээр 2 лигонорыг эхний 3 үе, 4-р үе 1 лигонор төшөөдөг. Тэгээд яг дандаа л ер нь байх ч байсан та тэгэл. Чамаг легонороо тооцож байгаа байл. Тэгэхээр бүр нөгөө өддөгөө солигдож орсон. Тий, нөгөөдгөө солигдсон. Тийм болохоор тэгэхээр бүр амар хэцүү. Тэгэхээр харин минутын хувьд гэсэндээ угаасаа би яг мэдээлсэн л та. За ингээд орж байгаа болж байгаа гэтээ за минутаа яаж гисэхгүй. Тэгээд ер нь минутын хувьд нь ойлгомжтой тий. Мэдээж хамаагүй бага байна. Тэгээд тэгтэл тэр баг хэрвээ зүгээр тийм эстэй. Тийм шүү дээ. Яг Аз лигонорын квот биш зүгээр яг нэг лигонорын квотон дээр авч яах гэдэг чинь бол бас манай холон үнэхээр гоёор үнэлж авсан байгаа хөөхгүй тийм ээ. харин тийм. Тэр нь гоё шүү дээ тийм. Талхмаар Ухаан хотод бид нар ямар дургүй байсан блэ. Тэгээ сая бид нар амар жилийн өмнөөс ямар мохоо дуртай болов те бид нар шахлан явсан гэдэж ухаан шиг сайхан хот байхгүй. Миний дөрөж баа гэдээрээс ухаан гэдэг. За манай ухаан яаж ийн гээл сайн. Тоглолт Монголын яаж юу манай хэд манай хэд болчих чамаа ухаан гэдэг бас. За тэгсэн манай хоёр тэгээд за ухаан гэдэг одоо дээдлийн хошоо аваргууд болоод ерөнхийдөө том амжилт үзүүлсэн. Ер нь анханасаа ер нь саксны гараага манай Ариукач одоо хаанаас эхэлчихв? За минийх 100 Сэлэнг аймгийн 110 хотод яг суурь тавьсан. Тэгээд яг 1-р сургуулийн ганц өх гэдэг багштай яг өөрхөн сакс мөмгийг заалгаад тэгээд яг 10 улсын аваргууд болдог гэсэн чтэй тэгэхэд нөгөө нэг Сэлэнгээс орохгүй байнгуутлаа 52-оос нэг таньдаг байхгүй багш нар хоорондоо тэнгүүлээ тэндээ солилцоогоор ороод яг тэгж явж агаад яг оюутан болох хэрэгээрээ отгон тэнгэрд ороод тэгэл отгон тэнгэрд ороод 2 дугаар курснээс хойшоо тулгаагчтай юу гаал 3 бэлтгэл дуудагдаал яг суурилтыг тэгж л хийсэн. Тэгэл ер нь легонороор л эхэлсэн юм те. Зүү араагаас ер нь легонор даа. Тийм тэгэл оюутны лигт сүүлийн жилдээ аврагаа авч өгвөл сургуулаа төгсөөл Ханахыг очоод авчлаа. Итүгэн. Итүгэн лөө. Мөс өлөө гэж та туланд гараас. Мөс чинь эхний намайг оюутан болж байхад 18 онд л 19 онд мөстэй тоглоод хөрлийн төлөө тоглож байсан баг тий. Юу лээ? Мэдгүй санахгүй байна гэж. Зүрлэг дээр. Зүрлэг дээр байсан юм байна. Тэгээд тэн дээр хожигдчиход бас уйл шартай байж байгаа. Шарлахсан тэр. Манай Ариука чинь баярлж уйлна. Шаарлаж уйлна. Ер нь өлөмсний 2 хүүхэдтэй. Тийм ойрхон. Тэгэл Амазонсоо. Тэгж явж байгаа. Тэгэл 3-3 гэж явж байгаа л тэгэл Амазонс. Амазонс руу орсон. Тэр Ариукагийн төрүүлдэг жил дээр нь танах яасан? Хайцсан мэсэн. Би төгссөн байсан шүү. Тэгвэл аргагүй би нав төгссөн болохоор төрүүлж авахгүй. Гээл хийжтэй сая. Ариука чинь жил угаасаа дийлдэхгүй бүх MVP-гийн цуглуулсан шүү дээ. Оюутны лигийн MVP, 3-9-3-ийн лигийн MVP, тэ юу лээ ярьсан. Тэр жил угаасаа яг Ариука алсан. Бүр ингээд бэлтгэл сургуультаа яг хийгээл өөргөө жоо хөгжүүлэх гэсэн зүйл дээр илүү их ажиллаад ч юм уу яг за сургуулийн ямар ч төгсөх жилдээ авраг авч өгөөл тэ тэр зорилготой хүрсэн хүрээл тэгэл за ямар ч гэсэн муу баарт ирж чадсан авч өгөөл аврагын авснаа замаа за төгслөө ерөнхийдөө ингээд аврагч авч өглөө шүү окей диплом MVP-г би аваа явлаа юу тэр аврагын тоглолт нь гэхдээ бас алаан болдог шүү дээ тий манайх нөгөө нэг эцсийн мөчтэй зү 17 оноогоор юу лээ 17 оноогоор хожигдж явж хагаад
2 дугаар дуусч 17 хоног хожиж байгаа хгүй. Тэгснээр шууд 17 хоног барингуутлаа сүүлдээ бүр ингээд баазардаж хийж айл нөгөө нэг уулын оноо тэнцээсэхгүй 4-р үедээ бараг 10 хэдэн секунд хийсэн багтсан чинь нөгөө айлын итүгний охин нөгөө самбраас бөмбөг авангуутлаа араараа ингээд пас өгч жоод тэгсэн чинь яг тэр хүн манай өнрөө өнгөлөө нөгөө нэг доороос хийгээд оноогоо тэнцүүлсэн. Бид яг тэр тоглолтыг үзчихсэн. Тэр амар алгалт тоглолт болол ямар ч сүүл юм хөчлөө яжсэн. Чи хуланг гэхдээ хамгийн ихний тоглолтын ямар тоглолт үзчихсэн? Хулангийн үү? Тэ. Хулангуу Баггүй. Мөсийн тоглолтыг л үзчихсэн юм шиг. Харин тий. Би тэр нөгөө хоёр торгуул алддаг. Өө заяа. Тэр бүр хардарсан зүйл шүү дээ. Би тэрийгээр хаалт үзчихсэн. Итүгэнтэй л үү? Итүгэнтэй яг танахыг хочжоод аврагын төлөө итүгэнтэй таарж байгаа байхгүй юу? Надад тэгтээ амар гоё байсан нөгөө яг хожигдсон ч гэсэндээ нэг юм шартай байгаад байгаа нь амар кул байсан байхгүй. За угаасаа энэ хүүхд бол амар тамирчин болох юм байна да. Ер нь ингээд манай хүн ч бүр амар шартай заяа тэнд бүр ингээд тэгцаал ингээд үзээл уурлаад үзээд байгаа байхгүй. Тэгэд ядж хахад одоогийн шиг юм скилтэй ч байгаагүй нэ. Тэгэл нэг амар хатуу ингээд дүнтаа ингээд үзээл шишидэн доор л үзээд идэгээс ах. Тэгээ бид тэр тоглолтын ерөөсөө мартдаг юм нэ. Лолонг одоо ингээд янз янзын тоглолтуудыг гарч ирэхээр болгонд л нөгөө тоглолтыг бодоод угаасаа яг тим юм дээрээс л хүн босч байгаа байхгүй. Ер нь бол амар одоо нөгөө та хэдчихсэндээ хэлээд тааштай нөгөө хожил нэг амар хүнийг нэг одоо юу гэх юм те хөгжүүлэхгүй гэх юм уу сайжруулахгүй гэх юм уу те нэг амар юм авч үлдэхгүй хожлоос бол те за хожицсан юм шиг те тэгэнгүүт хожигдл яг нэг юм хурцлдаг байхгүй те нэг юм тэгэл заримдаа ингэ хожигдсан яг тэр нэг моментоо бодоод нэг юм гүүж ягаад болморч юм шиг санагдал нэг амарчмаарч юм шиг санагдан гоо гинт тэр болж ирэл дахиад хитэн дөрөгч хамаагүй гүүчмээр болоо те бүр яг настдаг штэ те тэр яг надад бол тэгж мэдэрчсэн. Тэр тоглолтын талаар ярих гэж байгаа юм. Тэр бүр амар яг манайх ч юм 8 оноо өглөө хожиж жагаад буцаж бариулаад манай минжин 5 алтаа олцоогаад туул маань 5 алтаа олцоогаад тэгээд ямар ч эцсийн мөчөд нэг оноо аль туул вэ? Том туул нэг туул. Тэгээд нөгөө нэг 3 шиж байгаа би алдаа аваад цацрал над дээр алдаа хийчээд амар царайнуудын хөрлийн нэртэл санаж байна. Тэгээд би чи баг авраг авцсан юм шиг орилоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь агаа яг тэрийг үзчихээд надад бас дараа нь чи угаасаа тэр хожицсан юм шиг орилсон чиний буруу гэд. Тэгээд тэгсэн чинь би тэрнээс өмнө баг 17 шидсэн байлоо. Торгуул бүр алдаагүй амар шидчихсэн байхгүй юу? Тэгээд бүр за угаасаа л гурвалгийн хийн гэл амар ихтэй. Тэгээд яг ингээд шидгээл ингээд зогсож ирсэн чинь итүүгний л дэмжигчнэр юм шиг байна. Чанга дали дутуу гэл амар ойлдог байхгүй. Тэнгүүд нэрээ дали гарч техникээ за зүгээрээ хоёр хийчихэл тэнцлээ те. Юу үгүй те. Тэгэл тэгсэн чинь яг хоёр дахь хийчихэл сүүлийнх нь хийчихэл тэнцэх гээд байгаа байхгүй. Тэгээ яг ингээд шидгээлсэн чинь чанга гэл амар ойлдог. Тэгэл яжаад зөвөр яг тэрийг бас сонсч байгаа миний л буруу л да. Тэгэл хожигдсон. Бас нилээ хэдэн сар ингээд хоёр торгоол гэж бас ирж мэргээд. Тэр жил чинь нэг Мөсийн бас нэг 1-2 дугаар баг нь бас финалд гараад ирсэн. Эрэхтэй юу? Эрэхтэй тий. Тийм эрэхтэй маань авсан. 3 баг финалд гарч ирчихлээ тий. Тийм. 2 дугаар дивизионд финалд гараад ирсэн. 1-р дивизионд бас дахиад финалд гараад ирсэн. Ийм 3 багт финалд гарсан шүү дээ тий. Тэгээ бараг 2 эрэхтэй баг нь хоёулаа авдаг тий. Манайх мөнгө тэгээд босчихсон. Чи нөгөө нэг баясагийн тоглолт мөн үү? Баясаа мэсэ биш одоо манай Жамал байсан. Байсан билүү? Залуу пэрнлээ байсан уу? Пэрнлээ байсан бас. Одоо энэ Жамал энтер байсан Байсан. Баясаа энтер ах байсан. Аврах. Дөөжи мөжи энтер. Дөөжи байсан юм болоо? Ямар ч юм байсан баха. Яг тэр үл. За энэ тэдний үеийн л байсан даа. Миний чинь тэгтээ эргэтэйг нэг таньдаг юм шүү дээ. Тэгэж ингэ эргэтэй эмэгтэйд нэг ойрхон байдгүй юм. Залуус бэрэлээ гэж баг нь тий. Хоёр өөр багштай болохоор нөгөө ипо багш ган толгой багш хоёр чинь тустай болохоор чинь тэгж нэг тэмцэнээр л юм. Баясаа гэж байсан юм уу те? Баясаа гэж байсан. Манай баясаг нэр тэр фэйс нэр янз юм байна. Тэгээ баясаг бол нэр үнэхээр гоё хуургаж чадчихээн те бүр баясаас өөрөө тийм ямар гоё цаар тийм муухай царайлаг болгож юм байна. Царай мэрэ. Яг орчиж байгаа. Би тэрийг үзгэр нэр үнэхээр нэр 2-3 давтж үзээд бүр өстө нэр бүр илгээгүй шүү. Миндээ. Би тэр яг нөгөө байрлал багийн байрлал буудлын руугаа скутерж идэг байхгүй юу? Тэгээд явж байгаа л тэнд очиод яг скутерөө парклаад уцаа гаргаж ирэл нөгөө парклчаал фэйсбүүк рүү орсон чи мэндэ гэ гараад ирсэн бүглээ нэгээд тэгсэн мэндэ тэгээд байгаа шүү.
Шүний скутер дээр завгүй бах чи юу руу оруулж байгаа намайг гээд. Тэр амар яа. Кино тоглолцлоо гэдэг. Тэр яаж чаа тэр маст өрүүд амар дээ тэр арын. Тэр ууга болтоо хоёр бол бүр Тоороо моороо яа гэдэг. Тэр зөгтөг яаж байгаа тийм зөгтөг зэмний өвдгийг зөгтөг яаж байгаа хөрхөө. бандгар авгаа болгоцсон байна. Мин дээ гэдэг. Тэр өчтөрийн юун дээр бол тэр юу бол калаас л шүү дээ. Муушгүй бол яг л лээ те. Яг тэргээр зүгээр айлын наашаасаа гал ингэ явж байгаа. Яг дүр мөр амьдралын юм. Яг л тэрээсээ муушиг тавьчихсан. Болоод өгөөчтэй зөвдөр ч яах гэдэг. За тэр ч яах. За тэгсэн чинь маа хулан чинь нэлээд сүүл цагс тоглосон гэж сонсчихсан те. Тэгэхээр ч одоо тэр ч яг хэдэн оноос эхлээд 10 жил мэл бол байхгүй тийм үү? Тийм. 17 он анх оюутан болоод тэгээд мессен шигшээ нэгдээ тэгээ яг сагсан. Азар нөгөө жоохон өндөртөө тооцогдоод Монголдоос тэгээд яг би юу яасан юм аа Австралиас дөнгөж ирчээд агаагаар уулын эпокшид хэлж нөгөө шипидэд газ нөгөө шигшээд нь орчихгээд тэгсэн чинь агаа чи хөдөлж өгөхгүй наваа сакс тоглохгүй гэх. Юу яриад би байгаа гэдэг. өөрөө хүмүүсээр танихгүй шүү дээ. Нэг явж ш тэгэж өөрөө шигшээд нь орж ирсэн. Ус маа Арикод ч одоо аваагүй MVP вэ нүү тэмцэнэ. Үлдсэн юм байна. Байхгүй хаа. Өсвөр байна уу? Өсвөр давжсэн. Тэр. MVP? Аха. Залуучууд. Залуучууд давж ирсэн. Ялс цэцэрлэгтэй. Ядаргаатай те. Насан дөрөв. Тэгж Чи шатрын MVP авсан юм уу? Ядаргаатай. Сан зөрөгчд яг нэг Тэмцээнд орж үзөөг үстэй. Тийм болоог уу та нарыг. бол нэг мэдгүй нэг эмхтэй ч юм шиг байна. Тэр нь бол ороод хожиг жоохон байсан юм тий. Тэгээд лиг их, оюутны лиг их. Ер нь өөдөж гинөө. Ядаргаатай. Асуулт ер нь өөдөж гинөө мэй яаж. Юунаас ойлгох тах. Дахин байгаа мó гэж. Тэрнээс мотивашн аваад Хойшлаа. лал. Манай энэ ч бас хаална. За хэдүүл яваач. Ямар ч сан 27 дахь дугаарынхаа ивент тэтгэгчдийг ярьчих те. За 27 дахь дугаарын маань ивент тэтгэгчээр спорт ундаа Powerade дугаар маань хоёр. Задлаад гэх юм уу? Оо нэр Миний хоёр найз. За тэгээ агарын шимийг айл бүр цэвэр хүчилтөрөгч Oxygen Mongolia. За мөн оюуныг гэрэлтүүлэн Didish, тэгээд дээд лигийн аль бие усны аппликейшн Toki, за Smart гутлын эдлэгийг уртсгана. За мөн англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Tok English нар ажиллаж байна. За тэгээ хамтран ажиллагчаар Хот гэрэлт TG зураатай TG брэнд хамтран ажиллаж байна. Тэгээ ивент итгэж хамтран ажилладаг бүгд маш их баярлалаа. Баярлалаа. Машин жоостэй. машин. Араас нь Шүп. Ерөөс харагдахгүй. Ядраа. Тэгэд одоо ер нь юу юм бэ штэ. Булганыхан чи ер нь анхдагч гэж байдаг штэ тий. Тэр ер нь яг оюутан болоод сакс тоглоод яг өндөр төвшөнд хүрсэн одоо ах トゥ хоёр бас булганыхан анхдагч юм байна тий. Ер нь бол Гадагшаа явсан бас тийм байна. Эмэгтэй гадагшаа явсан легонороор явсан тий. Анхных булганых гэл. Ер нь булганыхан гарцаагүй юм байна тий. Гарцаа байхгүй. Ар ангаахан яах вэ харин? Яг ч Түлхэр орж ирсэн. Гэхдээ булганыхан бас ар ангаа ч юм бол анх нөгөө таан хүлжсэн гэдгээрээ булганыхан ч бас яг анхдагч юм болов гээд нөгөө нэг бүхий нөгөө нэг Пепси алтан цомын тэмцээн гээд булган 12 аврагын төлөө үлдээд за яг одоо булганыхан одоо анхдагч үгүй юу гэдгийг энэ дээр л үзье гэж тэгдэг байхгүй. Тэгсэн чинь арангаа төрүүлчихдэг байхгүй. Тэгэл яг манай булганыхан бас анхдагчаар тэмцээний анхны мөнгөн медалыг авсан чинь бас анхных булганых л байгаа. Тийм байна. Яалч мөнгөн медалыг авч байгаа юм чи булганых л байгаа. Аврагын биш ч гэсэн яриа. Бүх зүйл. Бүх зүйл. Амар уутай. Мөнгөн медалыг авсан булганых анхны мөнгөн медалыг авсан булганых гिचж байгаа маа. За одоо нөгөө хэдүүлээ юу ячи. Ямар ч лигийн тоглолтуудаа нэг харчээ. Тэгээд өнгөрсөн болом. За манай дээд лигийн аль бие усны Toki аппликейшны маань за энэ подкастын маань бол Toki булан гэж орж ирж байгаа тийм. Тэгээ Toki булангаар хэдүүлээ. Toki app бол нэр үнэхээр ойлгомжтой амарлцсан байлээ тий. Яста амар. Ёстой хин яасан байна гэд. Хоёр олж үзсэн үү? Нөө лигийн нэг аппликейшн лигийн юутай болсон Өөрснийхөө статистик статистик харж байгаа сте тийм. Одоо ирчлээс бол эмгтэй лиг чи стат нь ороод ирэнгүүт чинь зөв өөр дээрээ дарахад л ерөөсө хэдэн оноо хэдэн самбар өнөөдөр тоглолт авсан байна гэл бүгд тах гэл тоглолт дуусахад л ерөөсө бүх юм чи орсон байж байгаа юм л. тоглолтын хойр мөр бүх юм орж ирээд. Өмнө нь бол бид нар чинь бол лиг үзэж очтой Токиогоор ч ганцлам захиалдаг байлаа шүү дээ тий. Дотор нь суучаал нэг
кофе захиалаад уучдаг байлаа шүү. Кофе уугаад. Яг кофе юу? Кофе захиалаад Кофе гэлж байгаа. шаргал хөөстө кофе захиалаад уучдаг. Алтлаг кофе нэг. Алтлаг кофе нэг гэл. За тэгээд өнгөрсөн 7 хоногт болсон SGFs болон бишрэлт металл багуудын цувралын 7 дахь тоглолт. За ер нь бол өнгөрсөн 7 хоногт 3 тоглолт болсон тий. Тэгээд цувралын сүүлийн тоглолтууд болсон. Тэгээд SGFs баг ямар ч байсан 3-0-оос одоо 4 дараалж хожигдсон тий. 4 дараалж хожигдоод тэгээ хүрэл медалийн эзэд болсон байна. Бас SGFs багийн хувьд бол маш их харамсалтай ч гэсэндээ яг бишрэлт металл багийн зүгээс харах юм бол түүх бүтээсэн тий. 4 дараалж хожоод яг 3-0-оос ер нь эргэн ирсэн тохиол дэлхий дээр нэг ганц хоёрхан л бүртгэгдсэн байд юм уу хаашаа. Одоо нэг яг юм бүртгэлтэй лигүүдэд Филиппинд нэг байна гэсэн тийм тийм. тэгээд Хүмүүс бичээлсэн тийм. тийм тэгээд одоо яг нөгөө түүх бүтээн гэж явсаар байгаа л бүтээлээ те. За тэгээд энэ тоглолтод Уган баярын статистик бидэнд харуулчих уу. Яах юм бол харуулчлаа. За тэгээ Уган баяр 17 оноо 6 самбар 6 дамжуулалт. За тэгээд баг нь 67 61-ээр хожсон. Тэгээд 7 дахь тоглолтыг ямар ч гэсэн ингэж дуусгасан. Тэгээд бас нэлийн хил ам дагуулсан тоглолт болчих шиг боллоо. Тэгээд тэр нэг шүүгч нарын асуудлууд яриглаа. Зүгээр тэр нь би одоо ярих гэхээр жоохон юу яагаад байна. Нөгөө ашиг сонирхлын зөрчилтэй болох гээд байна. Тийм учраас энэ дээр та ядгаа өөрснөө гоё санаануудаа хуваалцаад хамгийн тэр тоглолтын хамгийн том юу бол надад тэр тулуг л судлаа авах юм шигсэн. Тэр бол баг бүгд л үзэж харсан байх тийм. Манай өрөөцнө. Үз. За тэр толуу дээр юу гэж санагдав? Яг спортын бус алдаа гэж үлээсэн шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр яг зуртаар хахад бол яг спортын бус биш юм шиг тийм. Яг тэр цус нүчдэг ойлцсон харахаар бас мөн юм шиг тэгээд яг хоёр талтай л болчиход байгаа. Харин тэгээ аль талдаа л би яг харчаад уул нь л яг самбраас өсрэл ингээл яг угсаа аваад гараа буулгахдаа угс тохоо угсаа доош ингэж буудсан шүү дээ. Би ялангуяа тэгдэхгүй авангуулаа доошоо толгой хүн амтын нүүр хамыг зөгчхүүдээ тэнгүүл яг тэрэн дээр нөгөө нэг яг тохоо буухад яг доор нь нөгөө нэг хүнийх нь нөгөө хамбарн л яг байсан юм шиг байж тараад тэрийг угаасаа тэгээд яхахгүй шүүгч нарыг Түүнээс ингээ одоо дохоо мохоо нөгөөс салж ингэж яг очиж санаад ингэж үзсэн юм бол задарч мадар гэж юм харагдахгүй л байлаа тийм. Эхний шууд харж байгаа юугаар бол ямар ч тийм байхгүй. Удаашруулад ингээ харсан ч гэсэн ямар ч тийм байхгүй л харагдсан тийм. Харин сүүлд нь тэгээд юу яасан ч тэгээд цус мусны яцсан хамар мамар нь бас эвгүүцсэн нэтрэгээд мэдээлэл явж ирсэн тийм. Шууд имчилгээ хийсэн шүү дээ тийм. Хаглаанд орсон юм. Тэгээ баг чидрүү чинь аврын сургалт тоглохгүй юм байна. Бараг байхгүй бахаа та тийм. Харцтай тэг бас нэг маск засах зүгээд яах юм бол та бас нэг магадгүй те яах нь яах нь те. Гэхдээ хавдар мавдар хэр авах вэ гэдэг юмнаас шалтгаалх байлгүй те. За өөр одоо аврагын цуврал дээр гоё юу вэ? Би одоо эдний тэрэг нь одоо тэр Эпсэс тэр нэг хоёр тоглолч юм байхгүй болчих ш те. Тэрний өмнө Клайбурн байхгүй. Сисич байхгүй болсон шүү дээ те. Тэгээд хоёр тоглолч нь байхгүй. Гэхдээ тэгж тоглож байгаа гэдэг бол бас Эпсийн чадамж бол бас Монгол эцсийн хүртэл сайн байлаа тий. Эцсийн хүртэл тэмцэж гоё санагдсан. Эпс бол гэхдээ надад бол тэр Клайбурн байсан байгаагүй тэр дөрөвт тоглолтын дээр бол би нэг ганц тоглолт очиж үзсэн. Тэгэхэд бол тэрэн дээр бол залуучууд бол Клайбурн тэр тоглолт дээр огт 1 минут тоглоогүй шүү дээ тий. Тэгэхэд 20 оноо л баг худлаар дүгүнд илүү яваадсан шүү дээ. Нэг 15 6 гэл илүү яваалаа. 20 шүргэлтэй тий. Тэгжээ сүүл өөрөөсөө жоохон тайвширсан уу яасан тэгээд бас залуу хүмүүс бас яаштай. Тэгээд сүүл бариулаад хожигч байгаа нь тэр ахгүй юу? 3-1 болдог чинь тийм үстэй. Эпс гэхдээ насны өвч гэсэндээ нэлийн залуу баг баха тий. Тийм дээжгүй. Тэгэхээр одоо ингээ амар гоё бас ирээд байгаа байхгүй. Одоо ингээ туршлага болол яваад байгаа хэрэг тий. Тэгэл одоо ингээ жил болгоно сайжрал байгаа юм чи дараа жил гэхэд. Нэг гоё юм нөгөө энэ жил 7 тоглолт гарч байгаа нь одоо өнгөрсөн жил бас 7 тоглолт гарсан тий. Тэгэнгүүт 7 тоглолтод ингээ оролцоод олон оролцоод байна гэдэг чинь тэгэл тэр ирээр л амар. Одоо тэгэл туршлагатай болоод байна тий. Одоо дараагийн 7 тоглолтын дээр л хожино гэдэг ч юм уу тий. Яг одоо нэг тийм гоё болол төрдөг. Оо 7 дахь тоглолт нэг ажил бүлэхгүй энэ чинь маш сайн дахлаад болчихсон юм шүү дээ өөрөө. Гэхдээ багуудыг бас аль баг нь яаж орж ирэх нүгэд харсан хоёр баг хоёулаа л ямар ч 7 дахь тоглолт Монголд гисэн ямар ч юугүй зүгээр л яг л зүгээр л ингээл ямар ч бранк багтай тоглолт болчихлоо шүү дээ тийм үү. Би л тэгж харсан шүү дээ.
Тэгэхгүй нэг ингээл 7 тоглолт гээл ингээл бие ингэж барьдаг ч юм ингээл те эсвэл нэг ингээд байдаг азартаад байдаг. Тийм бол байхгүй болно шүү дээ. Ерөөсөө л Нэг төр чинь бүр чангараад гоё яасан. Тэгээд тэрнээс мөлжид амар орж ирсэн шүү дээ. Тэр нэг гейм сейвэн дээр тэгж амар хоол молоо шидэхүү хүн юм те. Лого могон дээрээс тэр чинь бол хүн өөртөө тийм гоё ихтгэлтэй байгааг нь илэрл واخгүй. Тийм ээ. Тэгэхгүй бэмбэгнэл шүү дээ. Тэгэхэд бол тэнцээс зүгээр хэв нэг шичээ зүгээр баргаал болох хэвээр болдгоор болж байгаа гэхэд. Яасан. бэмбэг шид чаддаг юм чи ингээл тэгж л байгаа байхгүй. За тэгээд одоо плей-оффын өснөгтэй хэдүүлээ харъя. Тэгээд нөгөө талд бол асан үлгүүд баг айл үжиж гараад ирчихсэн. Одоо баг нөгөө юу лээ нөгөө ямар кино үзчихлээ гэдэг. Киногоо мартал реклам үзлээ гэдэг шиг манайд ямар л их тоглож илаа гэж байж байгаа байхгүй. Амарч ирснээр сүлдээ ядраад гэдэг. Ямар заврын цуврал эхлэхээр болсон. Тэгээ одоо эмгтэй зочид маань ирсэн байгаа учраас эрэгтэй лигийн яриаг энт хүргэе. Болж гинөө guys. Тэгээд эмгтэй лигийн авраг авсан сэдв байсан юм уу? Биш гоё одоо бас нэг сэдв үлдсэн шүү дээ. Бидэрт ч нөгөө мөнгөчин гэдэг сэдв үлдсэн шүү дээ. Мөнгөчнгөөс ярихгүй болохгүй байхгүй тийм үстэй. Одоо 3 дараалаад хожигдвол одоо би окей. Бай бай те. Саксвал окей боллоо гэдэг нэг пост хийсэн. Тэгээд одоо энэ дээр чинь бол үзэгчд бас хоёр талтай болчихлоо ш, хуваагдчихлаа ш те. За хэлсэндээ өөрөө чи яваараа гэдэг нэг тал байна. Тим гэж юу гэдэг юм бэ? Чи сагсанд ийм гоё ийм шинэ уур амьсгал оруулж ирчээд чи явна гэж байхгүй шүү, майш шүү гэсэн бас нэг тал байгаа даа шүү, тэ. Тэгэхээр тэр дээр бол миний хувьд бол одоо ийм гоё уур амьсгал оруулжсэн мөнгөчгийн хувьд бол явна гэж одоо юу юм бэ тийм үстэй. Тийм байхгүй шүү. Мөнгөчөө. Өстой тийм байхгүй шүү. Сагснаас бол явна гэж бол байхгүй шүү, тийм үстэй. Тэгээ миний гаргадаггүй байгаа шүү. Өстой тийм байх. Хэлсэн хүмүүс ч гэсэн гэдэг хаагаад хэлсэндээ яваараа гэж тэр хүмүүс тэр мөнгөчийг явуулж яах гэдэг зүгээр хүний ам асуугаад байгаа юм уу яа. Хэрвээ явах юм бол байвал хэрэгтэй явах юм бол өстой тэмцлийн хурц хэлбэр шилжиж шүү, яршиг шүү. Тэгээ миний хувьд гэсэндээ ингээ мөнгө жаах ингээ сагсан мөнгөтэй амар гоё шинэ зүйлүүдийг тий. Шинэ ийм гоё ийм өсөлтөө entertainment бибинийгээ trash talk хийдэг тий. Тим амар гоё зүйлүүд авчи багуудаа хүртэл тий. Бас үнэхээр дээ зэрэг одоо бүр тултлан дэмжиж чадчихээн. Энэ branding logo юу гэдгийг тий. Ядаж 8 гэдэг чинь хоорондоо Монгол байхгүй зүйлсийг ингээ хийгээд байгаа хгүй. Одоо эн чинь сагсан мөнгөний хөгжил бүр маш их хувь нэмэр оруулж байгаа тэр өнцгөрөө тий. Одоо ингээд брендинг гэж ингэж хийдэж шүү гэдэг ч юм уу тий. Тэгээд бусад багууд нь ч гэсэн ингээл хараад бас тий. Ингэж болох юм байна гэл. Тийм болохоор бас байх ёстой хүмүүсийн нэг ах л гэж бодож байна. Тэгээд арайч явчихгүй л гоо тий. Тэгээ гоё манай хүн гоё нээлттэй шүү дээ. Тэр нөгөө нэг базрааг зарсан мөнгөөрөө өдргээд. Тэр жишээ тэр мэрийг хамаагүй паблик постлаа чинь тэгэнгүүтээ тэр тоглогчдын цалин болингаа гоё ил зарлчин тий. Тийм тоглогчдод тэдэн дөрвийн цалин өгж байгаа, ингэж байгаа тэгж байгаа. Манай импорт тэдэн дөрвөөр ирж байгаа. Тэгэнгүүт багууд ч юм бол нууж муугаад идэв шүү дээ. Зарим импортууд жоохон үнэтэй ирсэн импортуудыг бол нууж муугаалаа хийхгүй нэтрээ гээл тий. Тэгэхээр чи тэр имийг амар гоё нээлттэй л болгоод байгаа юм шиг санагдаад байна шүү. Тэгэхээр нээлттэй байх тусмаа л түрүү чи нөгөө яриад байгаа одоо нэг ийм хүсэл эрмэлзлийн гоё асааж өгөөл тий. За ийм гэрээ хийшүү. Тэгээ би ийм гэрэн дээр ойрхон байгаа юм байна. Эсвэл би ийм гэрээнээс хол байгаа юм байна гэдэг мэдрэмж авч байгаа хгүй юу? Ер нь бол тэгэхээр чинь дараагийн үйлдэлүүд амар тодорхойлох гэдэг байхгүй. За окей гэж би тэгвэл одоо ийм гэрээ хийж байгаа юм чинь эсвэл магадгүй цэвлээ тэнд тийм гэрээ хийж байгаа бол би бодож байгаа байхгүй. Окей. Тэгвэл надад ч гэсэн энэ дүм нь бол ойрхон байгаа юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэхгүй бол хуучин чинь бол тэгээ нөгөө нэг гоё штэ. Дүм мөн дээр нь гараад арж байгаа гармаар өсөж зурштай гэсэн гэдэг байгаа шүү дээ. Хид аваад байгааг мэдгүй. Залууд төлөгч хидийг аваад байгаа мэдгүй. Тэнгүүтээ нэг хэдэн цас өгчдөг те. Тэгээ үлдсний ингэждэг ч гэдэг юм уу те. Байсан гэсэн би л авдаг. Надад бол тохиолдог бол те. Лацсангуу гэрээ мэрээ хийцэн энэ байгаа шүү дээ. 3 жилийн цалингуу гэрээж гэж тийм гэрээж гэж юу бас амар уустай ёо. Тэг чи одоо ер нь бол маш гоё болж байгаа уур амьсгалууд. Дээрээс нь мөнгчингийн зүгээр яг нэг айгүй юу гэдэм те бодтой гэх юм уу нэг зүйл нь үнэн нэг зүйл нь болохоор сагсанд нэг сонирхолгүй өдр байсан хүмүүсийг татаад оруулаад ирсэн те. Тэгээ одоо үзэгчдийг ингээд харахаар зарим нь нэрнгээсээ сагсаа нэг сайн ойлгохгүй энэ хүмүүс байгаад байгаа хгүй тэр дотор чинь те энд юу болоод байгаа энэ гэсэн хүмүүс эпс гэдэг. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч
Дээдлигийн албан ёсны аппликейшн Токи. Ивенттгч агаарын шимийг айл бүрт. Цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивенттгч оюуныг гэрэлтүүлэн Дидиш. Ивенттгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. Talk English. Ивенттгч Smart бодлын мэдлэгийг уртасгана. Хамтран ажиллагч Todd Gills TJ Sport. Тэгэхээр амар олон талтай байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу юм бэ? Тэгээ манер одоо тэр нөгөө юунаас хөөгдөд байгаа штэ. Ордонгоос одоо хөөгдөж байгаа штэ байс гэж байгаа л. За нэг тоглолт үзэх хэрэггүй болооч гээл дахиж ирээл үзчихснээр дахиж хөөгдөж мөгдөөд ингэж мингээл одоо зур хөрг яваадсан. Тэр одоо би одоо дотоод байгаа хүнээс нь л асаа. Юунаас л хөөгдөд юм? Би яаж мэдхий? Та нар богдроо гэдэг юм уу? Яа хөөгчөг асуухгүй л дээ. Ярьдаг юм гэж байхгүй юу? Одоо ингэснээс болоо хөөгдөжлээ одоо юу гэдэг эсрэг бага янз бүрээр хэлсэн ч гэдэг юм одоо юу гэдэг үзэгчтэй мохоо харсан. Ямар нэгэн байдлаар нэг буруу юм исэн бол тэр заалнаас яаж л байгаа хэл та. Би бодохдоо болохоор өмнө нь нэг юунд бүр нүүрнийг нь сууж ирсэн шүү дээ. Тэгэд сууж явахдаа Скоттой муудалцаад тэгээд ер нь бол UG-гээс бандцсан болов гэж ойлгосон шүү дээ. Тэгээд бандтай болохоор орж ирэхээр нь буцааж гаргаад байгаа юм шүү мэдэхгүй. Сүүлийнх нь үү? Тэ. Тэрнээс сүүлийнх дээр ч юм бол нэг ийш тийшээ янз бүрийн ингэсэн тэгсэн байхгүй тий. Тэр нөгөө хин минь нөгөө буудуулж модулд тэр мөр бол талаасгал байсан шүү дээ. Тэр бүр авалтай. Тэр үзнэ та нар нөгөө бүр удаашруулсан нөгөө бимба буудсан чинь нөгөө чи амар ингэж өгөж мөхөж матрикс ингэж нөгөө удаашруулсан яаж яхад бүр бимба ангисан чинь нөгөө авч ин. Яг ярьсан шүү буусан ч анх бүр ингэж авч ин тэр бүр калаас байсан тий. Тэгээ тэрэн тэр дорнд буусан жааш тий. Бистэг одоо. Тэр чинь бол саксын нэг хэсэг л авахгүй тийм ээ. Тэгэхээр одоо энэ яриа тэгээд гайгүй намжаад яах вэ те дараа жил тэгээд эпс баг маань тэгээд өмнөх буудалцдаг ч одоо болдоо цаг хоёр үстэй. Болдоо одоо буудаг хүн байна уу ер нь. Тэгээ эвгүй харагдсан байл буучаад. Тэр үуч нөгөө буу шидэмж өшөөрдөг байсан болохоор чи эвгүй штэ цаач зүг. Тэр болдоог нэг буудалгой те гүйцнэ буудгаж гүйцнэ хатраа онцдог үстэй. Голгож явчихсан буудаж үстэй. Бас гүйцэгээд байгаа маа тэр чинь бас. Хатарч үснэ босч ирснэ буудаж явдаг. Одоо яг эмэгтэй сагсан дээр нэг мөнгөч ирэхтэй тий. Нэг ийм сенсацлдаг жоох ингээд тий хүмүүсийг сэргийж мэгээд байгаа. Тийм бол бас эмэгтэй сагсан хүмүүсээс ингээ гоё үзэн шүү дээ. Тэгэл яг ингээ хоёр одоо нэг цувралыг үнээр амар утга учиртай болгоо ичиж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээ сенсацны янз янзын юмнууд ингэсээр гаад бүр одоо жишээлбэл нэг талд нь нэг хүмүүсийн энэ талнаараа нэг хүмүүсийн энэ талаараа очиж нүггүй юу зэрэг хүний мод дуртай хүмүүсийг хүртэл ингээл таахгүй чинь тий. Тэр чинь явсараа гал одоо явна гэсэн хэвээрээ юу явахгүй юу яах вэ гэдэг яриад стил ярьсаар л шүү дээ. Бид ч гэсэн яриа сууж шүү дээ. Тэгэхээр ч угаасаа сенсацийг бол үүсгэж үнээр чажиллах юм чи. Гэтэ явахгүй ах уу манайхаа одоо тэгээд наад яриага мартцгаа. Битгий амын асуугаад тийм. Битээ одоо тэр талаар дахиж яриа. Манай мөнгөчин явуулж яах гэдэг тийм эс. Ер нь бол тийм. Жохоо явлаа гэдэг яг юу очих гээд байгаа гол нь шүү дээ. Тэ үзэгчтэй. Хин хохирох гээд байгаа хин очих гээд байгаа ер нь бол тийм эс тэ. Хохирох юм бол баг шүү дээ. Жишээлбэл нийжнээсээ пүнкэ гараа авчих юм бол за нэг баг бол ямар ч гэсэн тэгэл нэг жоохон сонирхол болно гэсэн үг. Бүр огт байхгүй болдгоо маа гэхэд нэг жоохон сонирхол болно гэсэн үг шүү дээ. За тийм байна. Одоо манай хоёр лугаа орно. Болцсон мэт. За болъё. Одоо амар орчлоо бүр. Нурсан болгох шиг сэтгэлийн шарах байн бити хүндэд ороо. За орхосоо бэлгээ явчих уу? За тэгээд бэлгээ. Нэний найз нэраа ухаан таймаа. Бэлгийн чи нэрээ эмгийн асууна гэсэн чинь асуулт. Бэлгийн ялааны дараа. За энэ өнөө хэлж мэлэх үгээ хэлээд одоо ток англишд явж байгаа юм манайхаа. Ерөөсөө манай хоёулаа англи хэллээ. Хоёулаа англи хэлтэй болохоор ток англи. Гэхдээ ер нь анхан шатнаас нь яг бүгдийн англич ер нь бол нөгөө нэг юу яаж сурдаг шүү дээ. Юм чэйжилж шүү дээ. Би чинь 5 дахь ангиас доохосоо өгж. За. Чэйждэг ус тэгээд бүх одоо гоё анхан шатны чэйжлэх мэйжлэх одоо юу байдгийг тэр бүгдийг шингээсэн манай ток англишийн илгээсэн nice гарын бэлэг байна. За баярлаа. За манай TG брэнд TG is the best гэдэг одоо манай хамтрагч байгууллага
TG брэндийн гарын бэлэг Яа, миний нэрс бэлэг гэдэг. бэлгээр бол амар болчихжээ. Зөндөө бэлгтэй болоо юм нэ. Хас орж ирсэн ингээд бол. За Цэвэл агаал. за цэвэл агаал одоо оксижен. Энэ TG-ийн бэлэг. Манай Аривка энийг сайн хэлдэг ш. За оксижен Монголиад баярлаа. Окей. Окей. Юу вэ? Юу вэ? Зураг мурагтай юм шүү Ууртай баг. гэсэн сая. Хиний зураг би юм уу? Чи юм Юу харин. вэ дээ? Хин. Зөрүүлээд кадрыг л зураг байгаа л гэдэг. Хин. Юу? Миний зураг шүү дээ. Харин хоёулынгийн зураг байна. Хулангийн Оо хатгаар. тийм биш тийм хулан байна. Амар костюм юм би. Окей. Одоо ингээд өөрийгөө арчих уу те. Ариг агаал. Одоо энэ чинь өөрөө л арч шүү. Вау. Оо за үнэхээр тасарчжээ. Кул. Айгуу мэн. TG спорт шүү дээ. TG брэнд. За. Хоёрыг орно гэсэн чигээ тусгайлан бэлэг. Амар хичэртэй л шүү. Үнэхээр энэ чинь TG брэнд л оруулж штэ Монголд. Төдөө Монгол. Today Монгол TG штэ. Энэ нүүрний юм уу чи яг л гарсан ба шүү те. Ямар юм бэ? Амар газ. Чиний үсний болт. Ядраа. Миний хин Мүлжилт салаалсан үс мүс. Хаасан үсний Тэгэхээр энэ үсний салааг хүртэл TG брэнд л оруулсан байна штэ. хэмжил харагдчихээн те. Тэгэхээр TG брэнд. Одоо тэгэл TG брэндээрээ альчуураараа арчаал тэгэл одоо Токдог инглишийн номыг үзэл оксиженээ цацаал одоо байж их юм да. Биш миний хоёр найз смартаа нэг авчих. Оо тий смарт. Смартаараа гутлаа. Смартаар одоо гутаа арчилсан шүү дээ. Алин авах юм? Одоо хамгийн цаадлахыг авах. Оо зүйтэй. Өмнөх дугаар дээр чи энэ чи одоо Хийчихсэн тий. авсан шүү дээ. Одоо Одоо гармаар арчихгүй. энэ чи би сая нөгөө Арангаа яваад сая өнгөрсөн 7 хоногт. За. Арангаа яваад манай Арангаа 17-8-нд Монголын Сагсан холбоо болон Сагсан бүгийн дасгалжуулагчдын холбооноос хамтраад одоо манай Арангаад нөгөө юу коуч клиник хийгээд. Тэгээд Арангаа одоо бүх 19 сумын багш нар болон одоо төвийн сургуулиудын багш нар сургалт гараад хангаан бүсийн сургалт гэж ороод. Тэрэн дээр өмсчээд байсан жоо халтар болчих. Тэрийг бас хажуугаар сурч юм аа. Цэвэрлэж байгаа маа. Тий. Цэвэрлэж байгаа. Өчигдөө гараа цэвэрлэж байгаа. Өмнөх дугаар дээр асаа. дугаар дээр энийг ингэж арчиж пүүзээ цэвэрлэл дуусна. Оо Нөгөө өөрөө гараа хийчихэд. Аст явж өгч байна. Хажуунаас ваа ингээд дохио өгöd байгаа байхгүй юу? Болооч гэдэг дохио өгöd байгаа. Манай смарт брэнд бол одоо та бүхэн сая ямар халтар байсныг одоо ямар гоё болж байгааг одоо харж байгаа хэ. Ийм л болгож байна одоо. Смарт брэндтэй баярлалаа бас хамтран ажиллаж байгаад. Хими орцгүй, хурц. Хими орц ямар ч юм хурц Аршил үүсгдэг үү идэр гэж хэлээ. Манай горчс рекламд юм байна. Рекламдахгүй бол болохгүй. Одоо энэ бас Тул нь хэрэглэмээр сүртэл Санагдаж байгаа сте харин санагдаж. реклам дээр Реклам чи баг хин кадр тоглолцсон төлөө. Смарт дээр үү? энэ рекламыг бас Дараа нь харна. захиалгаар бас декийг авчирч хийлгмээр байгаа. Декста бас янз бүр реклам. Нөгөөтхний үл али за энэ нэг айлс Тэг өмнөх дугаар дээр бид гурав гэсэн ажил болгосон. Үзэл суугаад гоё юм бол. Бид гурав үзэж одоо өнөөх чи хөдөлж болоод болоод ингээд бүгдийг нэрэл за оксижен ингээд ингээд ерөөсө бүгдийг нэрсэн. чиг ажил болгосон. Манайх ч ярьчдаг шүү. Гоё ярд юм аа. Гоё ярьдаг тий. Дек чи айгуу тийм нэг гоё зөв хүн тий. Зөвч ярин тий. Байгаа. Гоё энергитэй тий. Тэгээд яаж яагаад ингээ манай юунуудыг спонсоруудыг бүгдийг өөрөө хэрэгэлт юм бил. Зөв. Тэгээд дийдий шиг гэртэн дийдэн штэ. Ингээд ярьчиж байгаа. Оксиженийг би баян хэрэгэлдэг бас ингээд яадаг маа ярьчиж байгаа. Power-д ойлгомжтой тий. Кадр Тийм шүү дээ. Оо агаар эс юм байна яана би асаа шүү дээ. болтой. Танаараа онлотрын инкватор гэдэг одоо энэ манай Манай ах хэрэгэлт юм байна. Тэгэхээр одоо уусаа энэ Хулангийн ах кам. тодорцсон брэнд гэдэг нь одоо та бүхэн мэдж байгаа одоо энэ кадр оо энэ смартаар цэвэрлэл дээрээс нь тийм ээ. ямар ч асуудал байхгүй. Дахиад дуцаараа харуул да. Смартаар цэвэрлэл дээрээс нь явчлаа гинэ. Нараа. Хоёулаа цэвэрлээд бас Дээрээс нь очих юм шүү. Одоо ингээл аль камера. Оо ингээд цэвэрлж одоо яг кадра даанч юу байхгүй л байна л да. Салбадгаар арчиж гараа арчихгүй л байна. Кадр чи тэрийг мэдээд байгаа юм аа. Тэр ингээл дээрээс нь явчих. Оо тий гараа авчих. Гарч явахдаа нөгөө юунда араа хар арьсан гутлаа өөр юмар ингээд шүвшээ цэвэрлэж. Тэр үгээр зэрэглэж. Смарт брэнд бол нэр тасарсан юм байна. Монголд бол Энэ смарт гост бүх юм баг шүү юм тэ гутлын төлөө. гой гой. Смарт бол янз За бүр. тэгвэл нэг райм авчих уу? Хүүшээ. Тэгээч Хідэр айн байгаа ер нь. Тулгаад бас нэг айн юу байгаа. дадаа баг.
Үш. Цэвлэг өөрөөгөө явуулгаа. Цэвлэгийн аим шүү дээ. Амар шүү дээ. За сонсъё доо, сонсъё. Тэгсэн байгаа байхгүй тэгсэн үү? Окей. Бид тэрээс асууж байгаа За. байхгүй. Юу нэг амар авталтаагүй бага юмнууд ингээ араас нь бичсэн зэ. Тэгснэ ингээд юуг нь юутай нь холбдсон бэ амбукаг асуугаад. Тэгээ тэнд хамгийн гол нь холбогдсон юм юу ч байхгүй зэ. Тэнийг Юу ч бичсэн. холбогдоогүй тэр нь. Тэр ч асууад байхгүй. Яг юуг нь Хагаан Rhyme team юм шүү. Тэ. Тэр чинь тим юм ер нь тимтэй холбоно гэх юм бол маань дараагийн удаас тэр чи яах гэдэг шүү дээ. Дараагийн За. удаа болчих юм байж тэгээд. Хулангаас эхэлчихв. За ямар гоё юм бэ. За. Инхбатрын дүү хулан байсан ч хулангийн ах кадра болсон. Эх орныхон туугийг Олимпиад барих эрхийг өөрийн хичээл зүтгэлээрээ олсон. WCB тоглосон эмэгтэй тоглогчдын нэгдүгээр хүн Даян дэлхийд нэрээ цуурайтуулсан шаргуу бэлтгэлийн үр дүн. Nice. Өөр юм байна. Монгол одоо надад copy paste-ийг явуулж би бас хаяа нэг те. Асуудалгүй. Аха. За энийх ингэж байгаа. Бүр биш Ариукагийн ингэж байгаа. Ариукагийн бол угаасаа нөгөө нэг би түрүү яриад ирсэн тэр бирийг оруулаад бичтээ. За эмэгтэй лигийн тэргүүн тоглогч хүрээгүй ойргол түүнд байхгүй. Игэл дарууч дайчин тоглолттой хинтээж тулхаас айхгүй. Эцсийн цэгийг хатах дуртай сэтгэл зүйн баг копи, MVP-гийн цом цуглуулах нь түүний хувь зүгээр л хобби. Ямар Зүгээр л хобби штэ. Nice. Одоо тэгж яах юм шүү. MVP дээр анигуултай тэр бол хобби. Хобби. Тэр нэг амар serious Сайд биш ээ. хас. Зүгээр хажуугаараа л Авраг авангаа Аваад өгчтэй. Хашаа хажуугаар нь хоббигоор цуглуулчих. авраг авангаа хажуугаар нь зүгээр бас MVP-г нь авчдгийг. Тэр миний хобби. юм байна арика. Аллаа штэ. Манай дүү чинь сая нэр хулангийн зүуд аллаа штэ. Солирууллаа штэ. Оо, угаасаа амар штэ манай. Амар штэ. Манай Би ч бол угаасаа угаасаа амар. хуланг байхгүй болсон болохоор за энэ жил бол ер нь Amazon-с нөгөө 4 жил хожигдсон штэ. Бараг хэцүү болчлоо доо гэж бодоодсэн чинь. Грэйс амар сайн үзлээ. Grace Amsley. Тэгээд уртаа ямар амар орж ирвэ. Аль уртаа вэ? Арга юу? Уртаа бол нэр үнэхээр нэр байсан шүү. гой X Factor тэг. Тэр дөрөвд тоглолтын дээр лөө. Нэг явж дууссан байсан шүү дээ. Бүр ямар ч давталгаагүй болол нэг сөнөөл игсэн шүү дээ. Тэрийг аваад бүр зүгээр 2-1 болцсон тэр дүүц тоглолт хожоог бол 3-1-ээр дээр нөхөн уулж байгаа байхгүй юу? Бүр байхгүй. Тэгээд ер нь эргэж ирнэ гэдэг аягүй. шидэл ингэдэг үү? Манай Тэр гойг үдэгтэй. Гойг үдэгтэй ингээ урдуур ингээд тэр амар ус. Ойж буугаал. Чи өвлөө том. Дүүгээрч бас хөлсмөс гойч бас гоё штэ. Өөл. Чи тэтэ нэр жаги дог гэхэд арай хитрхи жаги дог юм а тий. Дүүгийн нэрсэн шууд уйлж штт. Тэрний юу гэж байгаа шүү? Жалга дог гэж байгаа шүү. Тэгээ манай Арика ч бүр 39 он авч oh my god манай Монгол тогч сүүлд хин тэгж 39 он авсан. Ирэнгүү. Тийм юм байна уу? Зүү арагаас л байна одоо. Зүү арагаас л байна да. Ариун цэцэг мал тий. Тэгчээд наа чи ингээд нөгөө юуны хэвлэлийн бахал руу орохдоо тэгээд бас стат харж ирсэн аа. Би чи юу суулав. Тэргэж мэгээд байгаа шүү дээ. Сэлгэн цуулав гэсэн чи 40 минут тоглолцоо л өдөр чинь. Тийм 40 минут болчихсон. Ер нь файнал дараа 40 минут. Өөр нэг юм бүгднийх нь статик харсан нэг юм би харахгүй гэсэн чинь Grace 5 тоглолт 6 тоглолтын хугацаанд 240 минут штэ тэг чи 40 секунд суусан байх уу? 240 минут тоглохдоо 40 секунд суусан. Суу боли ботаа гаргасан юм шиг. Тэр нь яасан гэсэн чинь өвдгнөөс нь цус гараад тэрийг нь арчсан гэсэн. Ариггүй болохоор 1 минут 30 суусан ба. 240 минут зүгээр ямар суугаагүй. Тэгэж бас үнэхээр хэцүү шттэ байсан. Тэгээд хамгаалт тэгээд тоглоо бүх юм. Нандаа маань бас үнэхээр сайн тогсон энэ жил. Нандаа бас баг 40 минут. Харин тийм. Оо сая бас тэр шишээ дээр тоглож тэр клатч шидэлтэй тий. Oh my god бүр Би бол нэрнгэсээ одоо бид хэд ч юм бол жоо хөлт гэж харж байгаа шүү дээ нандаа өгөл тий. Тэгэхэд нөхөр бол яг бол жоо хөлт биш юм билий. биш. Үнэхээр биш юм билий. Бид тэр л гэж хараад байгаа юм. Тэр бэлтгэл дээр байгаа байдал, игчнэрийгээ контролж байгаа, пүүшилж байгаа эдгээр нь нэг тийм ийм болоод амар хөөрхөн донжтой тий. Тэгсэн мөртлөө нөгөө игчнэртэй томорж момрохгүй заяа. Тэгсэн мөртлөө амар өвтэхнэр гэд түлхүүлээд байгаа байхгүй нэг. Хөөрхөн өстой. Одоо 19 хүрсэн үү? Хүрээг байгаа шүү дээ. 18-тай. Oh my god. Тэр хүүхдийн лидершип бол надад бол үнэхээр кул санагдсан. Тэгээд ирээдүй бол үнэхээр гоё байгаа да. Ер нь тий. Тэр юун дээр юу лээ 50-т хийсэн тоглолтын дээр аюун муу тоглосож маа дүүчин тий. Тэгсэн мөртлөө сэтгэл зүйн амар байгаа байхгүй юу? Тэр шууд аваач чулуудаад байна гэдэг чинь шидэд байна гэдэг чинь бол гой. Ер нь бол гоё. Хулан хэзээ ирлээ. Сая 3 сарын 3-нд ирсэн.
тоглолт дуусахаас өмнө ирсэн шүү дээ ямар ч юм битээ. Тийм яг сүүлийн 2 тоглолт юм. Сүүлийн 2 тоглолт. Тэндээ гараа тоглолчмор л лээсэн үү? Гэхдээ харин тэгээд одоо яг тэгээд хожно гэж бодоол итгээл бүр хажууд нь бүр сандарч мандраа тэгэл авраг авцсан ч юм бүр яг бүр өөр авраг авцсан юм шиг л баярлсан да. Сайн нэр хулан нөгөө эргэж ирээд шигшээ тоглосон шүү дээ. Чамд өөрт чинь зүгээр ямар мэдрэмж төрсөн? Level up санагдсан уу? Миний хувьд би болохоор жоохон за нэг 2 3 7 амралттай тэгээ нэг жоохон форум жоохон нэг дутуу орцсон гэж юм. Дутуу орцсон юм шиг би өөртөө санагдсан. Тэгээд одоо угаасаа ингээ 3-3 бэлтгэл эхэлж чинь те одоо ер нь бол бэлтгэлээ ингээ шаргуу яагаад. Гэтэ яг миний яг хамаагүй level up болсон зүйл юм миний шийдэл би одоо ингээд гэтэ яг үнэн гэхэд бол угаасаа тэнцээ те 2 WNB одоо юу гэх ингээ үнэхээр одоо ийм ур чадтай хүмүүс байхад миний үүрэг бол угаасаа шидэгчийн үүрэг байхгүй талбай дээр би хамгаална, шиднэ, тэгээд хурдан тоглоход гүн. Тэгэнгүүт ингээд яах вэ ингээд яг 5-6 сарын хугацаанд ингээд нөгөө нэг шидэгчийн байдлаар тоглолцсон чинь шидгээлээд юм. Өмнө нь нөгөө нэг дайрж ордог байсан алдаа авдаг мавдаг тий. Дадал суудж чаш тий. Тийм тиймэрхүү юмнуудад нөгөө сая яг 3-3 тогсон чинь анзаарч илээ. Яг ингээд өмнө нь ингээд нэг ингээд нөгөө close out-ын дээр дайраад майраад ороод эсвэл хүн татчих матдаг тийм алдаа авдаг тоглолтуудаа жоохон алдцсан юм шиг санагдсан. Тэгээд одоо тэгээд тэрийгэ буцааж авах гал. Ер нь жоохон шидгээл байдаг болсон байлээ. Тэгэхээр бас нэг жоохон султаал гэх юм уу, даваад гэх юм уу. Шидэлтээр би шидэлтнээ л үнэхээр ихтэй болсон. Тинчээ угаасаа 1000 шидэлт хийдэг гэсэн бүр маш их. Тийм болохоор бас тэрэндээ бодлоо. Арикод хулан ямар санагдсан? Юун дээр шидгээд болсон байлаа гэж. Явчаад ирэх. Угаасаа бид чи ер нь бүгдээрээ л яг тиймүүдээр харж байгаа шүү дээ, тий. Одоо тийш явчихж байгаа учраас одоо би энэ төр бол жишээлбэл тэгэл за хулан ямар болж гэл харж байгаа байхгүй. Тэр шиг нам би харахад бол хулан амар бэрхүү болцсон. Ингээ бүр булчингийн мас амар нэмсэн. Энэ бүр ингээ бүр алхаар шинжтэй байсан байхгүй. Тэгээ бид чи яг найсан байхгүй юу гэдэг. Нэг юм хийчлээ наад чинь. Тэгээд нөгөө дээр тоглоод ингээдсэн чинь манай хоёр ордгоо дайрахгүй ингээд мөрөхгүй гадсахгүй. Наа чи өмнө болохоор ороод ингээд мөргөөл ингээд тоглодог гэсэн тийм юм байхгүй. Тэгээд жоохон юу учир начраа болохгүй л байгаа юм шиг байна гэж бодсон. Тэгээд яг хөө Монголын сагсан мөнгөтэй хиттийн лигтэй шал хоёр өөр штэ. Тэгээд яг хөө бэлтгэл сургуультай игээд орчих юм бол шал өөр болох. Яг гоо миний нөгөө хийчихсэн үүргэрэл нөөр ихгүй юу. Тинчээ би угаасаа илүү юм хийх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр юу гэх те илүү өндөр за доор нэг шахуул шах чинь ягаад гэхээр би 3 номероор тогсон дандаа шидэгч залах шаардлага байхгүй. Би ерөөсөө залтагч байсан баг. Тэгэл ерөөсөө тийм нөгөө нэг юу гэх системэндээ гүйчин систем дээрээ сул гараад кат хийгээл тэгээ хамгаална. Тэгээ хурдан тоглох нөгөө тийм ерөөсөө яг тим юм их юм. Чигээр мас нэлсэн гэдэг чинь ер нь хитэн гэл нэмсэн юм. 3-4 илэмсэн яг гэтээ тэнцээ бүр энд насан туршдаа өргөдгүүгээр л маш их төмөр өргөсөн дөө. Одоо тэгтээ Арикогийн хэлсэн санаа нь шүү дээ, тий. Чи бол ойлгоцсон шүү дээ. Илүү булчинтай болцсон мөртлөө булчингүй байдаг тийм нэг мөргөлддөг тоглолт Монголтой хийхгүй байгаад байгаа. Одоо булчинтай болчих юм бол тэрийг буцаага авдрах юм бол бүр хаалаа шүү дээ. Тийм. Тэгтээ алхаар юм шиг байсан байхгүй юу? Ямар амар хэлээ Арик. Хүсчихсэн юм амар лаг хэлсэн сая. Зүгээр бас ярьчих тийм. Үргэлдээрээ гэдэг. Үзэж яхад бол ерөнхийдөө яг level up хийсэн харж лээ олон бол шаал оролцсон. Бид нэг яриа сууж байгаа. Юм үз нүд тайлна гэдэг чинь ондоо байгаа згээл яг сэтгэл зүйн хувьд ч шал өөр болсон байгаа. Өөрчлөж байгаа тий. Шийдэл мэдлэн ч гэсэн жилийн хулантай харьцуулахад бол шаал өөр. Чи сэтгэл зүйдээр яаж ажиллаж байна? Тинчээ тэгэл угаасаа ер нь дандаа ганцаараа. Тэгэл ер нь бол ингээ маш их ер нь ном маш их юм яг ерөөхдөө ном уншаал тэгэл одоо хувийн нөгөө self development гэдэг чинь тэгээ өөрийгөө сайжруулах. Тэгэл маш олон аргууд өгд юм лээ. Тэгэл хийгээл ер нь ажиллалгаа. Бабаар. Тэгээ та хоёр нас өөр мэдээ хоёулаа ч нэг emotional хүн. Одоо жишээл Арикагийн энэ 50 байх байдал энэ ч бол хоёрын энэчнээс эхлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эднээс илүү их ингээ хичээж иж илүү их ажиллаж иж тэр тайвшрлыг олж аавна. Тэгэхээр давуу тал ч гэсэн байгаа хоёуланд нь ягаад тэгэхээр юу гэх одоо ийм хүмүүс чинь ингээд амар ийм цоглог те бас ийм энержи багтах байх хэрэгтэй те. Гэхдээ бас илүү ажиллагаа хэрэгтэй гэдэг. Гэхдээ ингээд ажиллаад бас гэхдээ тодорхой хэмжээнд би өөрийгөө хамаагүй илүү гайгүй болсон байх гэж бодож байна. Тэгээд өөртөө маш их юм ярьсан бас ганцаар. Бид чинь фаны мих болно те. Сая би 50 байна. За яах вэ? Тэрийг яах вэ? Тэр мэр чинь бас гал. Тийм байхгүй нэг хүнд байж дараа. Манай тэр коучтер бас гоё те. 50 байгаад өгөөч гэж орилж мөрлөө.
хүнийг тайвшруулах гэж тэгж амар орилж морилдаг юм уу яа бүр. Тэгэхээр ч одоо яг тэгээд хүн тайвшрах юм уу яг яасан дээр тайвширсан юм шүү. Тайван байна гэж тайвширч байгаа шүү дээ. Биш. Тэр хоёр шал хоёр өөр юм байна. Нэг зэрэг биш. Хоёр тустай юм байна. Тэгээ хоёр тустай. Саваасаа мэд ичээс өгчлөлтэй би болно. Одоо бас нэг юм ярьчих шүү дээ. Сая нөгөө нэг одоо энэ Азийн аврах 5 мав гэж ярьлаа шүү дээ. Тэнгүүд ингээд манай эмэгтэй сагсан бөмбөг те Монголд маань бас ингээд үнэхээр гоё хөгжиж чинь өрсөлдөөнтэй болж чинь лигүүд маань ч гэсэн те. Гэтэ угаасаа энэ яг ингээд эмэгтэй сагс эрэгтэй сагс Монголд ингээд нэг юм ялгаралтай харьцаад байгаа юм баггүй. Дэлхийд юм бэлээ. Одоо л юу гэх юм Caitlin Clark те гарч ирээл Paige Bakers одоо юу гэх юм шин давлгаанууд гарч ирээ дэлхийн одоо ингээд харах өнцөг бас өөрчлөгдөж чинь эмэгтэй сагсан бөмбөгийн одоо энэ зах зээл гэсэндээ урд нь жил дэлхийд хэдэн жил 2 жилийн дотор хэд дахин ч томорсон гэж хэдэн биллион долларын ашиг олж чинь тий. Одооноос нэрийн бүүцлээ болж эхэлж байна. Тий, одоо л ингээд өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгээ яг хуу би бас яг жоохон гомдоод идэх байхгүй юу. Ингээд одоо Монгол улс маань одоо ингээд ялгарлж хандж байна. Гэхдээ яг хуу энэ угаасаа дэлхийн л асуудал юм билэ. Тэгэхээр одоо удахгүй ч гэсэндээ манай сагсан бөмбөгийн дэмжигч маань гэсэндээ ингээд яг гоё адилхан те бас дэмжиж ирэх баха. Гэтэ ингээд ирэмг гэлтгүй бид нар ч бас амар хичээж байгаа. Тэгээд юу гэх юм одоо ингээд скилийн төвшин ингээ яриад хэрэлдээд идэх хүмүүс ойлгодог байхгүй юу? Одоо эмэгтэй хүн чинь тэгээ өөр бие физиологитой, эрэгтэй хүн би өөр бие физиологитой. Гэтэ бид нар ч гэсэн өөрсдийн гэсэн даваа талтай. Тэгээд одоо ч гэсэн удахгүй ингээ гоё ингээ бас төвшин дахиад явж байгаа шүү тий. Тэрийг бас хэлмээр санагдаад байсан юм. Одоо тэр нөө нэмэгтэй хэл яа дээ. Боломж олцсон дээр ингээс хэлээд байгаа. Эмэгтэй багуудын хүн болгоных гэж. Бас тийш шүү. Би юу ярьчихсан гэж таслаа ичваа. Та бас эмэгтэй ер нь бас ингээ лиг дээр ажиллаад энэ лиг те энэ үлрэл чинь ингээ 10 багийн head coach мөвч гэл. Тэгээ ер нь бас анзаарсан л хэлбэттэй. Манай охтууд чинь тэгээд ажилд орохгүй гэж байгаа юм чи. Нэг сургуулаа төгссөн байгаа. Тэгээд ажилд арай ороогүй байгаа хэдэн 100% эндээ өөрийгөө зориулна, фокуслна. Тийм учраас ажил хажуугаар нь хийхгүй. Гэтэ одоо бас ийм нөхцөл байдал боломж олдсон байгаа нь эмэгтэй сэгсэн бөмбөгийн хөгжил өмнө нь ямар байлаа тий. Тэгэхээр ингээ ялгаа нь ингээ харагдаад байгаа хгүй бас. Тэгэхээр бас ингээ нөгөө бас бүр хөгжил байхгүй юм шиг ингээ баагаар дахиад байгаа. Гэтэ ингээ бид нар бас гинт ийм хөгжил эрхийг хүлээх нь бас буруу юм шиг байгаа. Одоо аажмаар 5-6 жилийн дараа бүр гоё болох уу тий. Бүр эрэгтэй мань гэсэндээ ингээл бүр ингээл ер нь амар болчлоо шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй гэсэндээ яг ялгаагүй ингээд бид нар гэсэндээ хичээгээд байгаа холбоо мань гэсэндээ ингээд ажиллаад ингээд бүх тэмцээнд оролцуулж чинь. Тэгээ удахгүй ч гэсэндээ бас яг манай орто мортогийн үедээ өөр супер болох хаа. Сая тэгэл шгшээ дээр ажиллахад л надад л амар мэдгдсэн эмэгтэй сакс ер нь амар хөгжсөн байна гэдэг нь. Яасан гэсэн чинь бид хэд чинь Хонконгийн хожсноо нэг тоохгүй ч ах шиг тий. Тэгснээ жоохон ойрхон тоглоо хожсон чинь нөгөө жоохон муу тоглолцлоо дэргэж мэгээд өөрснийгөө тий бүр нэг амар тийм хүлээлт нь хүртэл шал өөр болсон байгаа байхгүй. Тэгээ 50-нд хожигдсноо гомдож момдоод чах шиг тий нэг гутарч мотраад чах шиг тий. Тэгэнгүү 50 чинь яг гэсэн дэр Монголтой харьцуулах юм бол бүр саксны орн штэ тэр чинь. Үгүй штэ 50-ны эмэгтэй сакс амар штэ тий. Дэлхийдээ. Тэгэнгүүд чинь 50-нд хожигдсноо хаста нэрмээрээ. Яг бидэд бол яг зүгээр 50-тай яг нэг эрэхтэр таарчж байгаа л зүгээр болчихж байгаа байхгүй тий. Тэрнээс 50 ч өөр A division-ы баг юм чи тэр чинь. Шал өөр төвшний баг байхгүй. Тэгэхээр чинь ер нь бол одоо ингээд үзэгчдийн хүлээлт, дээрээс нь коуч нарын хүлээлт, дээрээс нь тоглогч нар өөрснөөсөө үүсгэж байгаа тэр хүлээлт энэ бүгдээр амар юм лээ лав болцсон байгаа байхгүй. Дээшгүй болцсон байгаа. Гэтэ ингээд 50 дээр бол яг бас миний бодлоор одоо юу гэх юм бүр яг үнэхээр алуусан л та. Гэтэ яг гэх юм ингээд сэтгэл зүйн хувьд ингээд те бүр юм гаршгүй даваа маваач биш те бүр ингээд өө яг Америкийн шгшээтэй тоглож байгаа юм шиг те одоо бүр үнэхээр боломжгүй байна гэдэг бол бодол төрөөгүй юу гэх юм. За дахиад илүү сайн бэлтгэлээ игээд одоо яг ингээд илүү учраа олоод ингээд жохон илүү хугацаанд ингээд системээс суулгаад ч юм уу тийм одоо юу гэх юм бид нар бичсэндээ би биелдраа хөгжүүлээ. Тэгэх юм бол бас боломжтой л юм шиг санагдсан. Тогтоом байхгүй шүү дээ ер нь. Тийм. Сая чинь бараг сарал бэлтгэлийгээд орсон. Тэнгүүл 50 чинь байнгын бэлтгэлтэй байдаг. Тэнгүүл одоо юу гэх манайхад яг жилдээ ингээ 2-3 сар бэлтгэлийгээд ч юм уу ингээд явах юм бол бас боломжтой л. Сая тэгээд нөгөө 3-3 давхцсан тэр жоохон тийм болсон тий. Тэгээгүйсэн бол хэдүүлээ яг үндсэн бүрэлдэхүүнээр нэг сармаар хийцнээсэн бол бас арай өөр төвшөнд орж ирэх байсан. Яалчгүй та хэд ингээд нэгэн хойгуур хоцорж орж иж байгаа хгүй хугацааны хувьд. Тэгэнгүүт гол нь яг багийн гол цөм болсон хүмүүс нь тэнд байгаад байгаа хгүй. Тэгэхээр чин
хугацааны хувьд нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд угаасаа л тэгэл ер нь давхцгал юм билээ дээ. Цаашдаа ч гэсэн. Тэгэхээр эндээ бэлтгэлтэй байх нь бас давхар бэлтгэлтэй авах болов. Бэлтгэлтэй амтал. Ер нь 3-3-5-5 3 5-5-3-3 алийг сонгох уу? 3 Үгүй ер нь аль нь тоглоход амар гоё идэг вэ гэж ааш. Одоо юу юм миний одоо яг угаасаа саксофон тоглож эхэлсэн нь 3-3 бохгүй юу? Тэгэхээр яг угаасаа 3-3 нарайлаа тухтай байдаг гэх юм уу. Гэтэ 5 эсрэг 5 саксофон бөмбөг юу гэх шал өөр 2 саксофон бөмбөг штэ 5-5 бол үнэхээр бас гоё. Яг бас ийм өөрсдийн гэсэн charmтай тий 5-5 чинь ингээ амар гоё систем бас тий суугаал ингээ бөмбөгөө тойруулаад гоё хамгаалтаар ажиллаад би биндээ туслаад 3-3 ч ерөөсө туслах хамгаалт хийж байх ёсгүй тэхэл юм ба шийдүүлнэ 5-5 дээр чинь за би алдсан ч ингэж нөхөн би энэ дээр ингээд амар гоё бас ийм ажиллагаа байхгүй хоёулаа л гоё хоёулаа л тийм өөрсдийн гэсэн онцлогтой. Миний хувьд бол анх бол 5-5 амар гоё байсан байхгүй юу? Тэгээд 3-3 тоглохоор жоохон энийг сэн аим хурдан нэг темпэнд ажилласан шүү дээ. Тэгвэл 5-5 ч ингээд гүөх хугацаанд амраад ч байгаа юм шиг тийм байдаг болохоор 5-5 байсан. Тэгсэн чинь одоо нэг 2 жил 3 жил 5-5 тоглолцсон ч ингээд зөв 3-3 амарс юу гэх юм илүү амар юм шиг санагдсан. Тэгвэл 5-5 дээр ингээд илүү хурдан ажиллаад ингээд хамгаалан дээр байгаа ч гэсэн 3-3 дээр надад 5-5 дээр тоглолцоод 3-3 руу тоглохоор нэг юм хамгаалтан дээр илүү сайн ажилдаг ч юм уу эсвэл амар ингээд нэг хүний яг ингээд авчих юм бол тэр нь амар ашигтай юм шиг санагдаад надад бас нэг тийм давуу тал үүсгээд байгаа юм шиг санагдсан. Эсвэл 5-5 дээр одоо байж болох бүх л одоо оргил дээр нь гараад тахаар жоохон уурлаад байгаа юм лээ. Нагч нэг ийм л юм бодсон ч аа. Нэг иймэрхүү юм ярьж байна. Тийм асуухгүй заяа. Шогж юмс л яах гэдэг юм. Сайн нөгөө холонлоо буцаад ороход нөгөө юунд очиход хоол унд яасан яаж згцүүлсэн нэрээ. Би нөгөө хоол нь бол нэг голдгүй яа. Угаасаа хятад хоолн дуртай. Гэтэ би ерөөсөө хятад Монголд иддэг хятад хоол, тэнд иддэг хятад хоол чи өөр хоол исэн байл шүү дээ тий. Монгол хятад хятад хоол гэж. Тэгээ хятад хоол чинь нөгөө айгүй гоё юм бэлээ нөгөө дотроо маш олон төрөлтэй. Тэгээ би чинь загас магсны хиддэггүй Монголд нь юугаа идэвтэй. Тэгсэн чинь чинь бүх төрлийн загас одоо нөгөө далайн бүтээгдэхүүн тэглээд ер нь амар дурлсан хятад хоол нь амар гоё юм бэл. Хавч мавч юу гэдэг те. Бас бодож лээсэн нөгөө юу идж явдаг юм бол одоо бас те Монгол хүнчнийг одоо бид нар бол жишээлх юм бол нэг шүлтээ олмолоо идэхгүй болвол те. Жохо утгаар чи сонин штэ мах цахаач гэдэг юм те. Тэгэд бас нэг гоё юм нөө хитт чи амар хөгжцсөн. Хүргэлтийн тэр системүүд нь бүр зүгээр секундын дотор баг. Зүгээр 10-аас 15 дондон гэж ороод. Дондон гэж үүдэн дүргээд өгчин. Ёо бүр тэгэл бүх төрлийн юм байгаа юм чинь зүгээр табоос ахвалал те. Хүргэлтийн тэр хоол уух юм нөгөө гоё Starbucks те одоо pastry бүх юм тэгэл ер нь хятад чинь нэг гоёлц хэлээ. Тэр нөгөө нэг хөл хөмөл энэ тэр юм гэдэг тийм үний юм уу? Юу одоо табоогоос захиалсан чинь энэ ирчих үед тэргээд нэг жоохон тэргээд хай тий. Гэтэ табоо чинь ориг бүх брэндүүд нь табоо байдаг байхгүй. Хямдхан нь ч байгаа. Тэгэхээр өөртөө яаж сонгоно. Одоо харж байгаа л яг үнэлгээ өгсөн юм. Тий, үнэлгээ тэр үн мөнийг хараал. Одоо Монгол Филиппин ч гэдэг юм одоо саксонгцсон улсууд чинь нөгөө нэг тамирчтай амар хүндэлдэг штэ. Хятад яг ямар юм бэ? Манай одоо багч нь Ухаанд чинь ганцхан мэргэжлийн саксны баг нь манай баг гэхгүй. Тэгэнгүүт одоо манай арена пик дүүр. Тэгэл фэнүүд нь биднийг дагаж явж үздэг. Дандаа. Тийм. Тэгэл дагаж яваал тэнгүүтээ ингээл нөгөө нэг аялын тоглолтод буцаж ирэнгүүт баннер барьсан welcome back home гэл дандаа. Бүр фэнүүд нь бол амар. Тэнгүүтээ ингээл бүр ингээл нүүр мүрээ бодцсон хувцаа яатсан тий. Тэгээ ер нь бол манай ялангуяа багийн фэнүүд бол үнэхээр үнэнч тийм лаг фэнүүд бол байсан. Гой багийн нэг фэний соёлтой. Тийм фэний соёлтой аха. Тэгээ ер нь юу юм бэлээ. Хятад чинь тэгээд спорт айгуу гоё үздэг. Тэгээд эмгтэй саксон бөмбөг чинь жоохон ер нь хөгжөөд эхэлсэн шүү дээ хятадд. Тэгэнгүүт ингээд одоо хүмүүсийн сонирхол нь ч нэ дагаад хөгжсөн. Одоо тэгэнгүүт зүгээр нэг жишээ шүү заяа. Одоо тэр хятадын шигшээгийн 2 номертой хин гэдэг л нэрийг мартчихлаа. Тэр охины TikTok аккаунтыг харсан чинь за би буруу санаад нөө бараг 120 сая хүн дагаадсан уу? Бараг 60-70 сая хүн дагаадсан уу? Зүгээр бидний төсөл Монгол бас 3 сая хүнтэй шүү дээ. Гэтэл тэнцээ нэг охин хэдэн хүн дагаад байгаа юм бэ? Бүр за тэнгуү тэр ялгааг харахад хятад бас ийм том. Бараг 100 хэдэн сая хүн байх шиг байсан. Тэнгуү тэр чинь ингээд бүр бараг хятадынхаа супер одноо байхгүй. Тэгэл бүх том брэндүүд юу гэдгийг те
Dior, Nike, бүгднтэй хамтарч ажилладаг. Тэгэл аялын тоглолт хийнгүүтээр охин ингээл зөв фэнүүд нь ингээл зөв хөдөлгөөн мөргийн бичээл. Тэгэл фэн аккаунт нь ингээл TikTok-ор дөрөв. Хиттийн TikTok бол өөр хитэн зүйлээ. Тэр Монголын бас нэг ерөн сагсан мөмгийн бас хөгжил мөржил. Тэртээ тайдын тоглолтын зүйлүүдээ цуг үзсэн шүү дээ. Тэсэн битэрийг хажууд мэндэ үлзээ суудсан байхгүй. Уртл нүр нэгнэд. Тэгэл тэр тоглолт ингээл явж байхад ер нь үлзээ мэндэ өрөөл ер нь тоглолтоо баг бүтэн үздэг багтай. Хүүхдүүд хурж ирээд зураг авахулаад хаа зураг авахулж болох уу. Үлзээ мэндэ өрөөс өөр бас нэг хүн байсан шүү дээ хэлэхгүй. Яг зэвдэрч юу? Биш ээ зэвдэрч юу. Тэрээс гадна үлзээ тэгээд дахиад нэг хүн байсан бохоо. Наач хэлэхгүй байх юм. Зэвдэрч бүр таниачгүй. Тэгэл ер нь хүүхдүүд л завгүй зураг авахулаад ахаа ингээгүүгэл. Тэрийг хараад шууд бас гоё л харж байна. Тэгээ сая нэг Bright шүү дээ баярт шандад галцаа уулдаг, самбар хаалдаг. Тэгэхэд маа шандын хэмжээ угаасаа сагсан амир үздэг юм чи. Тэгсэн чинь Bright баг тэр юм дууссаны дараа заяа баг бүтэн цаг талбай дээр зогссон хүмүүстэй зураг авахулж. Би тэгэл тэрүүгээр нөгөө нэг орж гараал хүнтэй уулзаал явж явах манай дүү талбай дээр байж лээсэн. Тэгэл ингээл орж гараал ингээл тэгээ эргэж орж ховцоноороо солиод буцаад зүг мөнгө аваа гарч ирэхэд манай дүү талбай дээр байж л байгаа юм чи. 2 удаа юу юм чи? 2 самбарын хоёулыг нь 2 юм уу? 2 удаа. Нэг биш үү? Үгүй шүү дээ 2 самбарын хоёулыг. Oh my god. Нэг талыг хаглаад тэгэнгүүт нөгөө нэг бид чинь шүүх гээд голт нь сандал тавиад ингээд хараа суудсан сандлаа эргүүлж 50 гутаа одоо энэ шийдрүүгээд Дахиад хагалцсан юм. тэгээд гисэн чинь тэн дээр очиж тогсоо дахиад хагалцдаг. Oh my god. Тэгэл авраг өгсөн мэт дээ. Тэгээд угаасаа нөгөө Торг хүрээд өгөөгүй шүү дээ. оноо дутуу байсан юм аа. Юу гэсэн. Sprite чинь нэг Sprite болсон байхгүй юу? За. Нэг хаалттай спрайт одоо алдчихж байгаа байхгүй. Sprite болсон. Тэгээд нөгөөг нь болохоор дандаа бүтэн оноотой явж байсан байхгүй юу? Оо юу ээ тийм үү. Тэгээд аврагаач аваагүй юм. Тэгээ 2 авлаач аваагүй юм биш тий. Гэтэ ер нь бол авраг авчиж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол тэгээ Тэр хүүхдээ өөрийгөө бас таниулчихлаа байхгүй тийм үстэй. Тэр хүүхдийг баг удлаар дүгнэд бол хүмүүнийг танихгүй л байсан шүү дээ. Тэгээд бичлэгийн хүртэл интернетээр амар олон улсын тэрнээс хойш тийм ямар хүүхдүүд чинь бас хүмүүс хайж үздэг ч юм уу тэр бичлэгээр нь дамж эпс ийм хүүхдээ юм байна ч гэдэг юм уу. Тэрнээс хойш айгүй хүн яасан баха. Нэр шандын өчтөр шандын хүүхдийн лигийн хаалтсан тий. Тэр бас хэдэн сар үргэлжлээд дуусав. Тэр ер нь 4 орчим сар үргэлжлэлээ. Тэр бас гоё дэвзээ шүү. 4 баг 5 сар хүрсэн юм биш үү? 5 сар орчим үргэлжлэлээ. Тэгээд аврагуудаа тодруулсан. Тэгээ угаасаа хүүхдийн лигийг ер нь нэг амар яриад байгаа байхгүй юу? Энд тийм заавал бүр аймаг болгон баг байгаасаа хүүхдүүд ингэ тоглож л левел хийж сайжруулсан тий. Тэг чи манус үед чинь жилдээ нэг л тоглолт нэг л нөгөө нэг улсын аврах гэж болдог байсан. Тэгэхээр чин бүтэн жил хүлээж бэлтгэл хийж шатжгаад ганц улсын аврагтаа ирээл тэрэндээ фейлчих юм бол тэгэл улаал харж байгаа юм чинь. Тэгэл дахиад бүтэн жил хүлээх болол. Түрүүн нөгөө TikTok гэснээс манай хоёрыг Instagram одоо Facebook дээр хэдэн хүн дагж байна ер нь? Ойролцоогоор. Instagram дээр 39.5 баха. Би Facebook ашигладаг. Минийх 13 байсан баха. Тийм үү. Манайх одоо энэ доор гарч байгаа одоо бас энэ Instagram энтриг бас гоё дагна шүү те. Энийг бас тийм Монгол тоглогч нартаа бас гоё урам өгөх хэрэгтэй. Гэж гоё дагжиж бас ядаад л одоо гадны баг санал тавилаа гэхэд тэр чинь тийм өстой. Instagram-аар харсан чи юу вэ? 39,000 хүн байж бол те. Тэр яа 100,000 болгомор ш тийм өстой. 100,000 болчихвол 200,000 болгомор ш. Тий. 200,000 болчихвол 11,000 тэрийг бас 100,000 болгомор ш тийм өстой. Тэгжиж бас бид нар бас нүүр царай болж байгаа хүүхдүүдэд бас жоохон дэмжмээр ш тийм өстой. Ганц л хуруу ш тийм өстой. Ер нь догшоол болно ш. Дандан гээл болоо ш. Монголд одоо 100к дагагч хүрсэн анхны охин болмоор л ш. Маа болгоных. Үгүй Яадаг юм? 100 зөндөө байгаа хаа. Сагснаас сагснаас болгоны болгоод шүү дээ. Сагснаас ярьж байгаа шүү. 100 хараагаас гаргаад ирэх үү? 100 хараагаас төрүүлээ гарч байгаа. Тэгэхээр чи болгоных нөгөөт нь болохгүй байна. Яг 99 эд болонгот нь за байж ариукыг данхаа байж байгаарэ гэж хаад эхлээд болгоныхаа айгуу нөгөө чараад бай. Алтан цомын тэмцээний анхны мөнгөн медальт гэдэг айгуу л тийш. Манай хоёрт нэрээ одоо ингээд хоорондоо эсрэг тоглож байсан хэдэн жил байгаа лээ. Оюутны жилүүд үү? Тэг оюутны жилүүд. Гэтэ нэг хоорондоо Бараг тоглож байгаагүй юу? Гээ тоглож л байсан шүү дээ. хойлоо мөргөл. Мөнгөлтөөд гэж заа нэг юм байна. За яасан нэ? За зэрэг болгож шүү дээ. Нэг мөргөлцсөн. Нэг мөргөлцсөн байна. Бүр муудалцсан байж тээ. Муудаагүй. Тэр дом коучерээ явуулсан тэр худлаа хийсэн гэхдээ ордны
зад нэг коридор тэгээд Гүү. Тэр тэгж юусэн муудал шашаа. яг нөгөө тоглож байгаа гэсэн чинь хоёул би нэг зүрх үсцэн гэж дарсан. За байлаа төгөө. 50 чи гэж. Би тавьчихвал за 50 анхны юм болгоно их гэж. Чи боож ин чи. Тэр маач шүү. Хотлоо шүү. Гайгүй. Чи нөгөө хоёул нөгөө нэг юуны төлөө аврагын төлөө нөгөө нэг таарсан шүү дээ. Дандаа Универсал тий. Тэгээдсэн жижиглийн багш нөгөө тэрийг ярьж яар. Нөгөө нэг универсал нөгөө алтын төлөө тоглож байсан хгүй юу. Тэгээ эднийг хожиж явж ирсэн. Маахур хожиж ирсэн хгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг хулан би нөгөө нэг манах тавталж илүү яалаа. Тэгсэн чинь би нөгөө нэг араараа гүйжсэн хгүй юу. Араараа Гөө чи хамгаалт хийж ийсэн. Би заслаа нэрсэн чам дээр. Нураг нуглаа хийсэн шүү дээ. Тий. Би хамгаалчихсан хгүй юу. Тэгсэн чинь хойно нэг заслаа ирсэн. Би мдээгүй хойшоо ухарчихсан чинь манай нөгөө би очиж мөргөөч ч юм уу гэсэн чинь унчихгүй юу би. Тэгсэн чинь ижлаагш хүүхэд аллаа штэ гэж ярлаа. Хүүхэд аллаа энэ дагуулж яваа гээд би чи найжид Тэр чинь бас нөгөө булчигийн массаас нэмэгдэг байх үедээ тавьсан гэж бас амар тавьсан биш үү те? Мөрөлдөг байсан үед юм шүү. тийм тэр үед мөргөлдөг гэсэн. Тийм байна. Одоо мөргөлдөхгүй. Тэр чинь гэхдээ бас нөгөө нэг бэлтгэл 3 бэлтгэл хамд орж байхад битүү дандаа мөргөлдөг гэсэхгүй юу. Тэгээ ингээд айгүй амирх мөргөлтөн заяа. Тэгээд ингээд нөгөө манай ч зүгээр чинь тэмцээнээр ингэдэг мэгдэг гэл. Тэнгүүл би болохоор нөгөө нэг жоохон зөөлхөн мөөлхөн гэл тэгч. Наа чи юу шиг тэмцээнээр л ингээд хамаагүй. Гэхдээ энэ уурчдаг байхгүй юу? Би нөгөө нэг муухай ингээд уурлаад. Энэ ингээд айгүй урд муухай царайд уурч. Тэнгүүд миний уурч байгаа чаа. Уурчсан дээр уурчлаа гэдэг. Тий, уурлаг айгүй гоё ингээд байжсэн чи энийг уурч жоод би чи яга ууралт ингээд миний уурч байгаа байхгүй. Тэгээ байгаа гэдэг шиг болоод байгаа. Амар тайван байна гэдэг. Амар тайван. Тэгээ ингээ хоёр талд оролцоод мөргөлт. Ер нь нэлээд хэдэн жил. 2-3 жил үү. Тийм. Гэтэ ер нь тэрний ачаар амар сонир битээ би бинийг хурцлсан гэж бодоод байсан шүү дээ. Тэгээ би бинийг за чи зүгээр ингээдсэн бол Зөвлөгөн байгаад исэн бол бас тий. Гэтэ одоохондоо бол бас хулан нөгөө нэг иргэн нөгөө мөргөлдөг дээр очиагүй шидэлтэн дээр байгаа одоохондоо бол бас гайгүй мөргөлдөж эхлэх юм те. Гүү. Гайгүй. Одоо жинхэнэ алдсан шүү дээ чинь би аль нь ч өвдөхгүй шүү дээ мөргөөд. Одоо нэг тийчлэг байгаа яхаа тгий гээд намайг мөрөг гээд намайг энэ хажуунаас тань тэгээд би яхаа жоохон зогтоод байгаа. Байр солигдсан. Нэг нь мөргөлдөх гээд идэг нөгөөг нь тойр зогтаагаа. Зэвэ байрлалцсан. Эсрэг тоглоход 5-5 дээр ер нь яг амар хэцүү гэх юм уу? Тим тоглогч хэм бэ ер нь? Санаанд ч орж байгаа. Молос тий. CBA-гээс. Тэ чи чам юм бэ? Хасаа боллооч. Боо. Аха. Бооч өндөр за. Тийм. Өөр юугаар хийсэн? Тэгээ цаа чи ингээ харахтаа шүү дээ. Өөрийн гэсэн нөгөө нэг эргэж мэргээд ингээ шидэдэг Зүүн шүү хөдөлгөөнтэй дээ. тийм. Тэнгүүлээ нөгөө гол нь шидэлт нь яг ингэж дээрээ барьж байгаа ингээ шиддэг байхгүй. Тэнгүүл ингээд гараа өргсөн байхад ингээ шидэд оруулчаад байдаг байхгүй. Тэнгүүл яг тэрийг ингээд хамгаалж чаддгүй. Нөгөө нэг юу яахгүй бол өөрөө л алдахгүй бол өөрөө л алдахгүй бол алдуулж бол чадахгүй. Кристина Кинг бүр урдан жил намайг тоглоход бүр лайтай байсан. Амар өндөр тэгэл мөрөөрн татал тэгэл яаж хийж байгаа амар бас хүчтэй мөргөөл дэшээ баруун явчихна. Тэгээ нэг зүүн дараад бацаад баруун руу амар ордог. Тэгээ цлан тавиад доош хурд иргэдэг. Кристина Кинг бол тэгсэн амар эвгүй сонин юу цацал маталтаар ингэж оноо маа авч нөгөөт нь ингэж орж мороод иддэг шин. Кристина би нөгөө нэг түрүү жилийн цувралыг үзэж байхдаа бодож ирсэн хгүй нэрийг. Манай хоёр өөрснөөсөө өндөр хүмүүстэй ер нь нэг тоглож байгааг юм уу хайшаа ингэж бодож ирсэн хгүй. Нөгөө ерөөсөө хайшдаггүй энэ хоёр чи хоёлаа хайч мэдгүй. Тэгээл зүгээр Шууд авчихдаг. Дандаа л ингээл өөрснөө ингэж авсаар байгаа бүр сурцсан. Тэгээд гинт өөрснөөс нь өндөр хүн орж ирээд ингээ шууд самбар мамбарт ингээ азарлаа л гэсэн чинь энэ хоёр чи хоёлаа шокнд орчих юм чи. Яах хэвээр болоо энэ нэг юм чинь гэж байгаа шиг харагдаад байгаа хгүй. Кристина Кинг Яг одоо бүр ингээд нэг хажуугаар ингээ мөргөл зөргөлдөг ч юм уу тим дээр бүр нэг амар хатуу одоо яг тим тоглогч байна. Монголд уу? Тэ. Гайгүй юу юм. Бүр ингээ Нема биш үү? Нематай тоглож байсан. Нема юм шүү дээ. Нема ч хаад чулуу шүү. Оо чулуу Месси нэг хүн байгаа. Хүмүүс л Нэмү. лиг тоглоом. Тэр чулуу. ойтон дэг тоглолт. Тэр амар. Ойдын лээ. Сая шигшээд додогдчихсан. Тийм Оо манай багш уу? Тийм. Манай пич актив багш уу? Тийм. Багш тийм үү? Юу ярьж Пич актив. багш байл гэдэг. Оо тийм үү. Маа солгоо гэрлээ байна бас. Тамираш. Гэрлэмаа юу? Тийм гэрлээ амар хатуу шүү. Вингсийн. Тий. Сая байсан те бас. Тий. Гэрлээ бас амар хатуу. Ер нь мөрөлдөж зөвлөж тийм. Жохон агрессив тоглолдог. Өөр ч одоо
хим минийг амар хатуу болоо гэж бодож шүү дээ. Индра хатуу биш үү? Гайгүй. Нэг хатуу биш хаа. Харахад бүр амар ийм морлолтой бүр. Шидэлмэл тэр нөгөө ийм юмнууд мэвлэгэн тоглолт нь мондог. Нямаа байгаа шүү дээ тий. Нямаа чинь надад хатуу санагдсан шүү дээ. Тэгэл бодохгүй юу? Уучлаарай. Тэгвэл амар хатуу. Тий амар. Тантай мөргөлцсөн юм уу? Тантай мөргөлцсөн юм уу? Тэр чинь нөгөө нэг PG Active тамд багшилтаа гэсэн байхгүй юу? За. Тэгээ нөгөө хоорондоо маазраад ганц нэг тамтаа мацлахгүй. Чи намайг хэмэгчээд гээ. Тэгсэн чинь бүр амар хатуу гайхсан. Хатуу. Дүн гэдэг юусоо. Тийм дүн. Сая шигшээ дээр эндэр байсан. Юу бид нар мэдгүй битээр нөгөө нэг сая 3 тоглолцоод ирсэн чи байхгүй байсан шүү дээ. Юу болсон? Тийм нөгөө нэг юунаас сонгон шалгаруултаас гүгүү. Өөрөө юу? Сонгон шалгаруултаас угаасаа тэгээ багш нарын шийдвэрээр л, коуч нарын шийдвэрээр л. Өөрснөө гэх юм бол уртаа байна. Индра байна. Яг нөгөө нэг тоглогчтой өөрсний шийдвэрээр бэлтгэлээс болсон гэх юм бол уртаа Индра 2 байна те. Нэг нь хэм блэ? Болцсон баха энэ хоёр. Тэр хоёр хаа яг нөгөө асуудалтай гэдэг. Тийм, бусдууд нь болохоор дандаа багш нарын шийдвэр. Индрагийн асуудлыг бол мэдгүй л юм те. Манай уртаа бол угсаа ойлгомжтой нэг аавах нь биеийн муудад гарч хүлээ аваа явсан те. Уул нь бол байсан бол гэж харамсаад л. Индрагийн ч болохоор бэлтгэл хийжсэн шүү дээ. Бэлтгэл хийж ягаад тэгээд нөө ходоод модоод нь өвдөөд тэгээд нэг хэсэг нэг 7 хоногийн 3 мурун бэлтгэлээс чөлөө авчдаг байхгүй юу? Ирээгүй. Тэгэж байж агаад нэг бэлтгэл дээр ирэнгүүтээ за коуч нараа би одоо ингээд хоёрын хооронд нөө бэлтгэлч хийж чадахгүй ингэж орж ахаар болио гэл тэгэл болцсон байхгүй өөрөө. Ирээд мэдчлэлтэй юм тийм. Тэрнээс уг нь бол бэлтгэл хийгээ явжсэн. Эхний одоо өргөдсөн бүрэлдэхүүнд бол байсан шүү дээ. Тэр бүрэлдэхүүнээр чинь бас нэг хэсэг бэлтгэл хийсэн бид чинь тийм. Энэ шиг хамгийн залуухан тэгэхээр Жавза. Нандаа шүү дээ. Жавза нь болохоор бас хоёр хүмүүстэй. Жавзаг хичээ гэдэг шүү дээ. Нандаа ингээд ямар нэг олон жил ингээд харцсан болохоор 16 тагаас тогссон шүү дээ. Одоо 19 сүрэгүүгээ боддоо. Болроо маань нас нөгөө болор ирдэнгээд тэр чинь одоо 19 дэх өнгөч. Манай бүжгийн үү? Тийм үү. Одоо тэгээд чинь хамгийн нэлх нь тэгвэл Нандаа л юм байна тийм. Нандаа болроо ир. Болроо тэр өччихсэн юу? Үгүй. Өччихсэн шүү дээ. Гэхдээ сараараа л нэг сар. Он бол адилхан юм. Он жоод юм тийм. Маа болроос хөөрхөн. Болроо Нандаа тэгээд Жавза юм тийм. Тийм. Маа болроо хөөрхөн. Цаа чин амир цэвэр 4 номер классик 4 номер гэдэг нэр өгсөн. Нөгөө бэлтгэл дээр энэ хэд чинь байхгүй болохоор чинь төвийн байрал амар хоосон болчихж байгаа байхгүй юу? Нөгөө бид бэлтгэл хийхээр те. Тэгсэн чинь нөгөө нэг за маханд 4 дээр гарчих гэл гаргацдаг байхгүй. Тэгэнгүү цаад чинь 4 дээр гараа самраач байгаа чинь. Нөгөө өдтэй чинь их нартайгаа амар хүчтэй мөргөлдөө ясаж байгаа юм чинь болрож. Хөл гарна гайгүй бас нэг амар гэмтсэн сөрөг байсан шүү дээ. Оо тийш тий. Тэрийг ингээд нэг гимсээс ахуулаад гэдэг бичлэг хийгээд нэг тавьчихсан. Рилгээд тавьчихсан тийм. Одоо буцаад яг гараа толгой дээр гарч марж байгаа жил болох чинь. Тэгсэн хэрэг амар хурдан орж ирсэн гэхээр мондог. Мондог амар. 7 сар 8 сар. Одоо жил болох чинь. Тэр хугацаанд ингээд бүтэн ороод ир чинь гэдэг бас. Тэг бүр шигшээдээд үдээд тэр чинь амар мундаг уух тийм. Манайх эрүүл мэндийн салбар одоо ямар хөгжилтэй сайн болж ийн гэдгийг л харагдаж байна л да тийм. Би тэр цэнгүүний нөгөө нэг хуучин ордон дээр яхад нэг гიშгсэн шүү дээ. Биш нөгөө юунд тасарсан шүү дээ тийм. Тэгэхэд за ингээл дууслаад агсч юу дараагийнх нь лиг ихсэн ч зүгээр ордорсон шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нөхөн сэргээх дасгал масгал одоо юу гэдэг те. Одоо бид хаалгааны дараах тэр нөгөө хэмжлэгийн дараа хийж байгаа те. Тэгэл одооны тоглогч нар өөрснөөс гоё болчихжээ те. Тим рил мил хийгээд тавьчихдаг ч ах шиг те. Тэр болрыг хараад үзсэн гоё харагдсан надад. Shout out to манай баасан хүү ах. Мөнгөнгүүрийн баах маань бол бүгднгийн л басгаж ирж байгаа да. Мөнгөнгүүрийн баа юу? Цэнгүүний ахыг бас босгож ирсэн мэт те. Цэнгүүнээ одоо манай ер нь миний өөрөө бүх хүмүүс л бадрчдаг шүү дээ. За чин бас сэтгэлчтэй цаа чин бол те. Сэтгэл бол сүүштэй одоо хамаагүй байрлаас одоо юу яачих бах одоо ер нь сүүшөө аалттай яачих гэж байна. За яа юу вэ? За. Сүүшөө миний дүү хайртай шүү. Сүгээр нь л байлга. Сүгээр нь байлга. Сайттай ер нь одоо дүүнээс ер нь яг хинээс амар хүлээлттэй та хоёр. Би уртаагаас илүү хэмсэж байгаа. Нандаа бол левел юу төвшөөрсөн. Тэгээд уртааг илүү амар гоё болж ирэх байхаа л гэж боддог.
Тэгээ миний хувьд адилхан угаасаа Нанда болроо хоёр өөрсдөө нэг батлаад ах юм байхгүй. Одоо өөрсдөө угаасаа л шигшээ багт 17 8 тагаас тоглоно гэдэг чи тий. Гэтэ битгий ханаасаа л гэж хүсэж байна да. Одоо нэг та нарын үед бас тийм байсан уу? Өсвөр наснаа халаал идэг хүмүүс ингээд яг ингээд дээшээ гарахаар байхгүй. Тэгсэн юм шиг. Сангийн хүмүүс байдаг шүү. Байдаг. Тэр бас яг ханалт одоо юу би тийм болохоос дүүнерээс тийм айгаад гэдгийг тэгчих үедээ гээд. Гэтэ тэр ханалт бол байж болно заяа байж байгаа. Гэтэ нөө Кобигийн хэлдэг штэ. Жин спортод хэр удаан хайртай байж чадах юм бэ яг гэдэг чинь л бүх юм шийдэн штэ гэд хэлээдсэн. Тэрнээс драфтаар чи нэг юм хоёроор сонгогдсон эсвэл 28-аар 36-аар сонгогдсон энэ ч хамаахгүй чи зүгээр энэ спорт хэр удаан хайртай байж чадах юм бэ гэхгүй. Тэгэнгүүт тэр хүмүүс л болохоор магадгүй эрт болчингууд нэг юм хайртай байх мэдрэмж нь байхгүй болцсон ч юм. Тэгээ өөдөлт явагдаад. Тэгээ өөдөлт явагдаад тэгэл хайдаг бах тий. Би бол хин болроо Бобо хоёроос амар хүлээлттэйсэн сая шгшээгээс ер нь. Ялангуяа Бобогоос амар өндөр хүлээлттэйсэн. За манай дүү одоо ер нь одоо Бобо ч юм бол хамгийн урд хамт үлтгэлийн сүн болчихж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр 3 мурд яваагүй шүү дээ тийм. Тэгэнгүүт ерөнхийдөө бас хэм байсан. Дээрээс нь жижигүүдээс гэх юм бол Жавза бас амар гоё. Тэ? Жавза бол бас ер нь бэлтгэл. Уг нь бол эн чинь нөгөө нэг та ерөнхийдөө санааг нь харсан бол илүү нөгөө залуужуулж байгаа шүү дээ бүрэлдэхүүнээ тий. Тэгэнгүүт илүү ямар ч гэсэн за лигийн биш оюутны лигээс ч гэсэндээ бас хүмүүс дуудсан шүү гэж хагаад тэр Жавза Нема Эбу 3-ыг дуудаж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь магадгүй хиний хөвлөлтөр бол би яг сүүлийн 12-т бол байна гэж бол бодог байхгүй. Тэгж байгаа л яг бэлтгэлийн явцад ингээл хараад ангууд чинь нэгдүгээр хандлага нь амар гоё байна, амар өлсөглөн байна тий. Тэгээд амар хичээмтгий байна. Тэгэхээр чин why not штэ. Ягаас сүүлийн 12-т дээдлих тоглолт үүч гэсэнтэй байж болохгүй нэ. Тэгэнгүүт тэн чинь ингээд хөдөлгөөн ч гэсэн амар гоё л. Тий. Жавзаа гоё болох байхаа. Бас хүн бэртлээс эргэж ирсэн тий. Бас бэртлийн плейс л болоор байлаад тэгдэг. Жавзаа ер нь өмнө хаанд үлдсэн бас одоо 50 оюутны нөгөө баясаа эднэр явсан журмаар явсан тий. Ариког одоо 5 номертой тоглоод байдаг шүү дээ тий. Ягаад 5-ыг авч өрнө? Бас нэг сэсэг бэрхшээл юм байна уу? Байхгүй. Нөгөө нэг артист орж ирээд татгын гэрд ороод тэгсэн чинь нөгөө нэг номерууд бүгдээрээ 10 жилдээ 12 номер өсдөгс ахгүй юу. Тэгээдсэн чинь нөгөө хичнэр ингээ номер авчдаг. Тэгээ тэнгуул нь аваагүй номер юу байгаа юм бол гэдгсэн чинь 5 байна. Тэгээ 1 байна гэдгсэн ахгүй. Тэгээд 2 бас өмсдөггүй байсан. Хүн өмсгөлөөд байсан. Тэгэхээр за 5-ыг авчия гээл. Тэгээд 5 номертой бүр ингээ айгуу утцсан шүү дээ. Тэгээд дархлангуудаа шууд буцаад дикшнэрийн явангууд. За одоо бол цаг нь болсон 12 буцаж аваагүй. Үгүй. Тэгэл шууд 5 дээрээ ерөөсөө 5 дээрээ тогтцсон шүү дээ. Тэгэл хоёроос юм асуу би. За асуу. За би хулан мост хэдэн номертой тоглодог гэсэн бэ? Хулан мостоо. Яа гоё асуулт. 12 лөө. No thanks. No thank you. Тулгаах та одоо манай Mercy алумна яхаа. 13 гэж орж ирээд байхад. Үгүй 13 биш. 24 билүү? Үгүй тийм биш. Йоо энэ хоёр хууд юм байна уу? Та хоёр. Ер нь сакс макс 15 үстэй. Та мэдх юм уу? мэдэн шүү дээ. Харин мэдээд л шиг байна. Тэгээд 15 биш үү? Тэр уцаа хаад юм аа. Үгүй утсаар бол хараагүй шүү. За та хоёр боломж байна. Буудэ. 6. Көө. Онохгүй. Онохгүй мэн үү? Тий, онохгүй мэн. Хол юм. Жоохон дөгч. Өгч шүү. Харин нэг тим тоо орж ирж Яа, байгаа. Нүдэн онохоор ингээд Нүдэнсэн ч орж яг нөгөө юма дуудаад ингэсэн чинь орж ирж идэг шүү. Юу лээ? Чогжин мүнслээ нэг дуудах юм. Чогжин үсэж өөр гадаа дуудсан. Гэтэ төхөөл байна. мэдгүй байна ойлчгүй дөө. 34. 30 штэ. 30. Тийштэй. Чи За. чи мөсөх биш. Чи тий яа 30 болчих. Эбогш энийг битээ дахиж уучлаа. Нөө юу яасан? Би чинь нөө Stephen Curry амар хайртай. Тэгэл өөрийгөө Curry Murray гэж боддог байсан шиг байгаа. Бодоол хөөрхий. Тэгсэн чинь нөгөө 3-3 хамгийн анхны олон улсын тэмцээнд нөгөө явсан чинь шууд агаачин 13. Шууд 13-ыг өчгүй надаас асуугааг. Тэгэл тэрнээсээ шугаасаа 3-3 тоглоод 13 гэл тэгэл амар гой санагдал тэгэл 13 болчихсон. Дааварцсан кадр хүүхдийн номер шийдэж мэдсэн. өөртөө адилхан болох гэдэг. Удаагаас тоглохгүй байсан юм байж ийж. Тэ саксанд оруулахгүй хөөцтэй байсан байж ийж. Хизээний All-Star үрлээ нэг
Кадрат хоёрыг орсон шүү дээ. Тийм. Авраг болдог лөө. 2 жил дараа л скилсээр авсан шүү дээ. Тийм. 2 жил дараа л авраг болсон. 2 жил дараасан шүү дээ. Тэр ах トゥ нэрийн ордогтон дандаа. Тэр их гоё тэмцээн бас тийм. Ах トゥ нэр одоо Ганагийн гэр бүлийн ах トゥ 3 орж иж мөрөл тийм. Тэр ихний жил дээр бит хоёр ямар ч хүлээлт байхгүй заяа. Гана Болко хоёроос чинь найз байгаа юм чам. Минжээ Бөөгө хоёр байгаа заяа. Скил ярих юм бол тэд нар чинь юу яриад байгаа амар шээ. Тэгээд гисэн чинь харин хажижтэй. Тэр их гоё тийм. Тэр гоё тэнцсэн. Одоо тэрэн дээр чи нөгөө нэг кадра хулан хоёрын характер амар харагддаг байхгүй. Хоёулаа юм амар өсөглөө. Энэ хоёр чинь. Өөр чигнээс үзэх хожих гээд байгаа байхгүй. Зарим хүмүүс ч юм бол маазар зазраал тэр үр чинь их гээд байгаа штэ. Тэгсэн чинь манай хоёрс тэрээс өчөг гэж тийм бодол байхгүй зөө. Зүгээр ална битээр. Битээр дөрүүлнэ гэж ерөөсөө амар харагдаж байгаа байхгүй. Зайлаа гэлээ. Тэр тэгтэй гоё. Одоо ингэж байгаа юм байна. Манай найруулагчтай гэдэг байгаа шүү дээ. Найруулагч маань ямар ч дугаар бол өндөрлөх нэлээд дөгсөн байна гэж байна. Тэгээд ер нь хоёр дүүгээрээ яг нэг залуу тоглогчдод ч юм уу эсвэл энэ ирээдүй яг нэг саксыг сонгох гээд нэг эргэлзэж байгаа ч юм уу магадгүй те. Тиймэрхүү залуучуудаа дүү нартаа хандаж үг хэлээч гэж хүсэж байна. За би хэлчихв. Юу гэх одоо яг сагсан мөнгөөр хичээллээд те яг ингээд би яах вэ яг юун дээр хийх вэ ямар тасалжуулалттай ажиллах вэ ямар клуб төчөө бэлтгэл хийх вэ гэж надад амар асуултууд ирдэг байхгүй юу тэгэл ингэвэл би нөгөө нэг сургалтанд явж үзээгүй яг нөгөө багштайгаа ингээд ойрхон юм уу хийдгээс бол одоо л амар хөгжсөн зөндөө олон клубүүд байна тэндээ очиж бэлтгэл сургалтаа хийгээд те эхлээд өөрийнхөө ур чадварыг мэдээд те би авьяастай байна уу өөртөө ингээд илүү үнэлгээ өөрөө илүү үнэлээсэй гэж боддог тэгэнгүүт юу гэх хийж байгаа юмаа баг багаар те угаасаа ингээл хурдан нэг юм хийгээл за би одоо маргааш шалан мална те 3 шидэн бид тийм юм байхгүй яг ингээд юм өдөр болгон яг нэг юм хийгээд тавтаад юу гэх сайжрах юм бол тэр нь ингээд жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа тэр үр дүн амар гарч ирэх баха. Тэгж боддог ш. Тэгээд яг миний яг надад туулсан зүйл маань тийм байхгүй юу. Тэгээл дөрөвтэй чигээрэл гэж та. Ачаа амжилт. Миний хувьд гэх юм бол ялангуяа эмэгтэй дүүнэртэй гэж хэлэхэд те яг түрүүн ярьсанчлан дэлхийн нийт ч гэсэн өөрчлөгдөж байна. Тэгээ Монгол улс маань ч гэсэндээ ингээд сагсан бөмбөгийг амар гоё бүр гэтээ түрүүн би нэг жоохон бас ингээд дэмжидгүй юм шиг бас сэтгэл өгсөн байж байна. Гэтээ үнэхээр амар бас тултлан дэмжиж чадж байгаа бүр тийм болохоор ингээд үнэхээр дуртай бол ингээд те түрүүн арикомент гэсэндээ яг зөв юмуд хэлээ өөртөө төвчээртэй байгаарэ яг зөв дасгалуудаа хийгээд ингээд өдрөөр ахиад авах юм бол үр дүн гардыг байлээ. Тэгээ баг багаар сайжирсараа тэгээ одохгүй бас дээдлийн дивжинээр эсрэг өрсөлдөх бас мундаг хөлтүүд нуугацсан гарч ирэх байхаа гэж итгэж байна. Тэгээ маш гоё үг хэлж штэ. Тэгээд ер нь бол одоо яг үр дүн дээр хитрхи их төвлөрөхгүйгээр яг гоё процесс дээр фокуслаа тий. Одоо нөгөө нэг ад үзэх зэрэг дээр гардаг штэ тий ном дээр. Чи бодвол уншсан л байлгүй. Тэрийг уншаагүй. Тэгэнгүүт яг тэр чинь ингээд нэг юм уулын заавал орой дээр гарч хаппи байх юм уу? Эсвэл яг тэр уулын тэр одоо модон дунд алхаж байгаагаар өөрөө ингэж хаппи байх юм уу гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүт би тэн дээрээ за би яг тийм майндтай юм байна. Дандаа нөгөө бид нар чинь юм тамирчид учраас дандаа юм үр дүн дээр төвлөрөх гээд байдаг. Тэгээ би тэр уулын орой дээр гарахгүй бол тэр ингээд нэг багхгүй санаа амрахгүй гэдэг байхгүй. Тэгэхэд тэнд бол яг ясан дээрээ үр дүнгийн хувьд бол уг нь бол адилхан одоо би цэвэр агаараар амьсгалж ийн те. Тэгэнгүүт би заавал дээр нь гарахгүй байсан ч хамаагүй тэрүүгээр явж байгаад бууцсан ч амар гоо хаппи байж болохоор байгаа юм олж харж чаддгүй байсан байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол тим санаагаар бас хийсэн гэж ойлгож байна. Эмэгтэй тоглолтын мэдээлэгч. Sorry. Та тэр тоглолт нэр ямар бүз өмсөж байна? Би сая WCB намайг Under Armour event гэсэн спонсорлсан. Тэгээд ер нь баг 20 бүз авсан байна. Тэгээд юм бүр амар гоё хангаж өгт юм лээ бүх би барыг сая хідэн чимдаа 2 чимдаантай л явсан хидтаас тэгээд газрын ачаагаар барыг 6 5 очсон ч тэрсэн. Хэдэн эрдмэр өмсдөг лээ? 42. Ариг хэд өмсдөг? 41. Ариг ямар бүз өмснө? Би яг хөлмөд яг эвтэйгэн таарсан бүзэл байдаг. Тэгээд сүүлд яг лиг дээр хайпертанк 2000 гаргалаа. Cool. 17 ч гоё шүү тий. Амар гоё. Хайпертанк гоё шүү. За тэгээд дугаар 27-гийн маань ивент тгчээр спорт дундаа Powerade, агарын шимийг айлбүрт цэвэр хүчилтөрөгч Oxygen Mongolia.
За тэгээ оюуны гэрэлтүүлэн дээдиш дээдлигийн албан ёсны аппликейшн Toki. За смарт гутлын хэллэгийг утасгана. За англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Tok English нар байна. За мөн хамтран ажиллагчаар Тодгэл зураатай TG брэнд TG is the best. За энэ хүн ингээд 27 дугаар маань яасан бэ? Нэг юм асууж. За. Байж чи өндөрлүүлэх гэдэг бид нар болог ах чи. Тулгаахын дээр хоёр эм яадаг юм гээ. Харин тийм. Харин тийм гэдэг өөрийг дэмжиж таас тийм. Яг танаа үеийн иймэрхүү эмэг зүгдэг гэсэн үгүй юу? Манай ах нар л нэг иймэрхүү эмэг зүгдэг гэсэн тий. Намайг жоохон байхад янз бүрийн эмэг байгаа хта гэдэг. Тойрог орж ирсэн зүттэй шүү дээ. Хулангийн дугаарыг мэдгүй мөсөх гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгчээд хоёр эмэг зүүцсэн ч байгаа шиг. Харин тийм. Хүмүүсийнх нь ахын шүтээсийн ах нар мэдчихээн. Худалдаач мдээгүй. Худалдаач мдээгүй. Худалдаач мдээгүй. 13-аас дээш гарахгүй 13-аас яаж начиг бааха худлаа тоо хэлдэг. 39 ч гэж яах шиг бас. Тийм баг. 30-тай морж ирээд байгаа байхгүй. хөөсөл явахтай. Эйгөө. За тэгээд 27 дахь дугаар маань энэ түрээд өндөрлж байна үзэгчтэй. Тэгээд урилгыг хүлээн авч тий үнэтэй цаг хугацаагаа зарцуулж одоо энд хүрэлцэн ирсэн хоёр дүүдээ маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь спортын болон амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Битгий хідзэж зогсоороо үргэлж энэ ирчээрээ үргэлж энэ темпээрээ урагшласаар л угаарай гэж хэлмээр байна. За урьж олцсон ах нартаа бас баярлалаа. Тэгээ сайхан гоё бас ярилцлагыг өрнүүлж чадлаа. Game Day podcast-ийн 27 дахь дугаар өндөрлж байна үзэгчтэй дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч дээдлигийн албан ёсны аппликейшн Toki. Ивент төгч агаарын шимийг айл бүрт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэлтүүлэн дээдиш. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Tok English. Ивент төгч смарт гутлын мэдлэгийг уртасгана. Хамтран ажиллагч Тодгэл TG Sport.